сайн төрөл одоо энд хүний амьдралд юу хэлэх вэ гэхээр зовлонтой хэцүү айлд төрхийг л гэж. Жишээ нь би хүн болоод төрсөн ч гэсэн үнэхээр зовлонтой хэцүү айлд төрчүүл явах тийм. Маш ядуу тийм ингээд орон гэрүү айлд төрж болно. Эсвэл маш хангалуун баян айлд бас төрж болно. Тэгэхээр энэ яг нөгөө хүний төрөл дотроос сайн төрөл болж байна. Сайн бацхан уу сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. Хөгтөнгө радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За энэ удаагийн зочин бол өнгөрсөн 7 хоногт зочноор урьж ярилцсан аялагч бясалгалын багш Мижит Самдантай 2 дахь дугаараа хийхээр урьсан байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Баярлалаа. Өдрийн мэндээ. Өнгөрсөн дугаар бясалгалын талаар за бас хүмүүсийн сонирхлыг татдаг, дээрээс нь талцуулдаг, бас хөөрхөн хідэн талд хувааж байгаа ийм сэдвүүдээр 2 дахь дугаараа хийх гэж байгаа. Бид бас 3 дахь дугаарыг хүргэн өмнө нь үтсэн хүмүүс бол за ер нь юуны тухай ярих гэж байгаа гэж баримжаатай байгаа болов гэж бодож байна. Тэрнгийн сэтгэл зүйг бичвэрийн сонсоод хараад үгүй нэрээ тэрэнтцэн л гэдэг яавч сайхан юм биш гэж бодоод үүнээс үтсэн сэдв ингээд үргэлжлээ явж байгаа юм. Тэгээд багшийн хэлж байгаагаар бол өнөөдөр бид төрөл авалт хараал гэж юу нь юу юм бэ? Үр хүүхдээ өөрөө мэдэхгүй үгээрээ муу тийш нь хандуулаад байдаг тухай. Дээрээс нь үеийн үр буюу карма гэд өнөөдөр ярих сэдвүүд ингээд ярихад бэлэн болж байна. За өмнөх дугаараа дахиж үзсэн үү? Хүмүүсийн сэтгэлийг сонссон уу? Ямар санагдсан бэ? Тэг хүмүүсийн сэтгэлийг нэлээд харсан. Тэгээд нэлээд олон хүн бас дараагийн дугаар болон үргэлжлэлийг асуужсэн. Тэгээд ерөөдөө энэ нэг сэдвүүд маань өмнөх дугаар дээр их юм хичнээн ингээд дэлгэрүүлж ярьсан ч гэсэн тэр бүх зүйлийг бас нэг ярьж дийлгээгүй те амжихгүй байсан учраас яалтчгүй дараагийн цуврал дугаар хийх хэрэг гарсан. Төрөл авалтыг бас цус дурдаад өнгөрсөн штэ. Одоо надад үлдсэн юм бол за энэ насандаа хүн хараажаар за тэр маань ч их нэг ширүүн даруй хүндээ гэд байгаа нь өмнөх насандаа одоо юу гэдгийг хүйтэн цус тамтан байсан. За нэг зөөлөн дулааныг арай нэг юм хүн байдаг. Тэр бол нэг халуун цустай гэдэг юм уу. Ингэсийгээл ер нь тухайн ойлголт дууссан. Тэгэхээр төрөл авалт өмнө нь болон дараа гэж хуваагдах уу? Яг ингээд тодорхойлтч гэдэг юм уу найравчлал. Тэгээд төрөл авалтын тухай өнгөрсөн дугаар дээр жоохон товчхон ярьсан учраас энэ дугаар дээр нэлээд дэлгэрэнгүй гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр энэ дээр дахиад нэг яригдах сэдв нь энэ амьдралд байдаг хэмжээсүүдийн тухай ойлголт. Хэмжээс нь юуг илэрхийлдэг вэ гэхээр бидний ухамсарын түвшинг илэрхийлдэг. Тэгэхээр хүн өөрөө 3-аас 10 дугаар хэмжээст оршдог ухамсарын хувьд. Тэгээ энэ яг юуг хэлээд байгаа юм. Энэ нь болохоор хүмүүсийн одоо ингээд нийгэмд байдаг тэгээ шашиндж байдаг яг нэг юм онцгой тавьдаг. Энэ том болохоор 108 гэдэг. Тэгээ энэ 108 гэдэг том нь ямар учиртай гэхээр хорвоо ертөнцийн яг бидний оршиж байгаа энэ оршихуун ухамсарын хэмжээсийн одоо том. Тэгэхээр энэ дэлхий дээр бидэрт ийм 108 хэмжээст ухамсарууд оршоод байна. Гэвч 108 хэмжээсээ даваад явуучвал яах вэ гэдэг. Тэрийн цаана хэмжээс байгаа юу л байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр дэлхийгээс хальж гарсан тэр ухамсарууд байдаг. Буюу ийм сансар огтруугаар түгсэн тийм өндөр түвшний ухамсарууд байна. Тэгэхээр бидний хувьд бол одоо яг юу чухал вэ гэхээр эхний 108 ухамсар л буюу 108 хэмжээс. Тэгэхээр энэ олон хэмжээсүүд дотор бид нар өөрсдөө яг хаана оршиж байгаа юм бэ те? Хүн болж төрөөд энэ хэмжээсүүдийн хаана оршдог вэ гэхээр эхний 3-аас 10-ын хооронд л оршоод байна. Тэгвэл 10-аас цаашаа юу баг гэдэг. Ер нь нэг ингэж бурхан багшийн түүхтэй гардаг ч тийм бурхан багш ээжийнхээ ачааг хариулах гээд 33 тэнгэрийн оронд очисан гэдэг. Тэр 33 тэнгэрийн орон гэдэг нь яг юу хэлээд байна гэхээр нөгөө нэг 33 дахь хэмжээс нь хэлж байгаа. Тэгэхээр бурхан багш 33 дахь хэмжээс хүртэл ээж дээр очиод ээжийнхээ ачааг хариулсан бол бид нар хаана байсан бэхээр 10 дахь хэмжээс дээр буюу хүний махан бий. Тэгээ энэ ухамсар нь юуг илэрхийлдэг гэхээр хүн анх ингээд эхээс төрөөд мэдлэгтэй бидний ингээд яг дөнгөж 5 м хүүгээр орчлын ертөнцтэй нэгэн тойрноо харж байгаа. Энэ нөхцөл байдалд бид хэдгээр хэмжээст өгдөгөр 3 дээр л. Тэгээд илүү их ингээд таньж мэдээд бусдын тэр оршихуу, өөр оршихууг хүндлээд өөр оршихуутай харилцаж тэднийг танин мэдхээр бидний ухамсар дараагийн түвшинд шилжээд байгаа. Ямар түвшинд ямар тохиолдолд энэ ухамсар цаашаа явахгүй нөхөр бүх юмыг эсэргүүцээд байгаа юм. Зөвхөн миний харж байгаа үнэн, сонсож байгаа үнэн бусд нь худлаа. Яг бол би нэг харахгүй байгаа. Би нэг мэдрэхгүй байгаа. Тэгэхээр би мэдрэхгүй нааш худлаа гэдэг.
ерөнхийдөө ийм сөрөг гэсэн. Хэрвээ та ингээд сөрөг байх юм бол таны төвшин их ямарч боломжгүй гэсэн утгатай. Анзаараад тахад одоо нэг ийм үг байдаг штэ. Залуу тэнэг байсан бол хөгшин тэнэгэл байсан байна болно гэдэг шиг тий. Зарим хүн бол нас ахихын хэрэгээр ухаажаад ертөнцийн үзэх үзэл нь өөрчлөгдөөд ингэ явдаг. Зарим хүн бол одоо залуудаа тийм байсан хүн хөгшөрсөн хойноо тэр хэвээрээ байгаад байдаг. Энэ одоо нөгөө ухамсарын төвшөнд ахиагүй тухайн үедээ гаццсан гэсэн үг үстэй. Тий ингээд монголчууд бас ингээд настай хүний хүндэлдэг шүү дээ. Хүн болгоно л хүндэлдэг. Насыг хүндэлж байгаа. Гэвч дахиад бид нар ухааныг хүндлэх хэрэгтэй. Зарим үнэхээр настай хүмүүс бүгд ухаантай байдаг бол бас үгүй шүү дээ. Зарим үнэхээр ухаантай байдаг. Тэгэхээр хүний орчинд чинь сайнтай муутай бүгд хамтаа. Эндээс юу гэхээр зарим ахмад настай хүмүүс бол үнэхээр үнэнтэй зөв сайхан үг сургамж айлдаг бол зарим хүмүүс буруу юм хэлээд байдаг. Үр хүүхдээ буруу хүмүүжүүлдэг, буруу юм яриад байдаг. Тэгэхээр бүгд яг адилхан гэсэн үг биш. Энэ дотроос тэр сөрөг хандлага, сөрөг тэр аливаа зүйлийг эсэргүүцээд байгаа тэр эсэргүү байр суурь нь өөрөө хүний ухамсарыг дараагийн түвшинд гаргадаг. Яг л дараагийн түвшинд гарах үхээр аль болох хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүх зүйлийг энэ амьдрал ганцхан би амьдраагүй. Хорвоо ертөнцид ганцхан бид нар оршдог. Тэг өөр зөндөө оршихуунууд байгаа. Тэр оршихуунуудаа хүндлэх хэрэгтэй. Тэнд хий биед, сүнстэй, махан биед болон бидний бас доогуур амьтад байгаа. Тэгэхээр энэ чинь бүгдээрээ л тэд нарт өөрсдийнх нь амин үн цэнтэй байна. Бүх амьтад өөрийнхөө амьд хайртай. Эсэргүүцэхгүй гэхээр хүмүүс бодит болон бодит биш талаараа бол нийгэм рүүгээ чихээ хандлага бас байж магадгүй л дээ. Яг гэвэл энэ уур бухимдалтай энэ айхтар үед чинь би одоо тэгээл нэг сайхан ингээ байж яах вэ? Энэнж болохгүй байх, тэрэнж болохгүй байх гэл эсэргүүцэд байгаад байдаг. Энийг төлөвшүүлэхийн тулд хүн одоо яг яаж ажиллах хэрэгтэй юм бэ? Ухамсар гэдэг, сэтгэл зүйн гэдэг. Эсвэл нийгэм бол угаасаа ойлгомжтой бидний хүснээр байхгүй л байна. Эхний анхаарах хэрэгтэй зүйл нь болохоор алдаагаа хүлээмжшүүрэх хэрэгтэй. Хүмүүс нь нийгэм алдаагаа хүлээмжшүүрдэг, буруугаа бусдаас хайгаад байдаг. Үргэлж бидний амьдрал тохиолж байгаа бүхэн чинь тий өнөөдөр би зовж байгаа бол энэ тодорхой хэмжээ миний буруу байна. Би жаргаж байгаа бол тодорхой хэмжээ миний бас ачгаа байна. Тэгэхээр энд хүн энэ амьдралдаа тохиолж байгаа энэ зам өрөө сайн ажиглаад юмыг хүлээмжшүүрэх хэрэгтэй. Хоёрдугаар буруугаа битгий бусдаас өнөөдөр ингээд хин нэгэн хүнийг буруутгаад тахаар энэ нэг эзээч тэр хүн хөгжихгүй байхгүй. Яг тэр дандаа тэрнээс болсон гэд өөртөө хөгжих боломжийг өгөхгүй. Тэгэхээр хоёулангийн ярин сэдв болохоор төрөл авалт. Тэгэхээр энд юу чухал вэ гэхээр бид энэ өнөөдөр хүний махан биеийг олж төрөх хүртлээр маш олон зовлон, маш олон жаргалыг даван туулж байгаа. Тэгэд энэ нь яг ямар зорилготой вэ? Туршлага. Бид нар энэс туршлага аваад цаашаа өөрийгөө хөгжүүлэх гэдэг. Хөгжүүлснийхаа дараа энэ өмнөх дугаард биелжсэн амьдрал бол бидний энэ шалгалт гэж. Тэгэхээр энэ шалгалтыг л тавих гэдэг байхгүй. Тэгвэл ямар шалгалт вэ гэхээр дараагийн түвшин рүү ахих шалгалт. Тэгэхээр энэ дээр сөрөг хандлага нь л бидний унгаад. Тийм болж байна. Энэ дээр бүр эхнээс нь хэрвээ ярил. 108 түвшин гэдэг чинь. Энд юу гэхээр эхний тэр 3-аас 10 гэж бол тэгвэл 3-аас өмнө юу байгаа гэж. 3 2 1. Нэгдүгээр түвшинд юу гэдэг вэ гэхээр энэ бол бүр эсийн түвшин. Тэгэхээр хүн анх энэ хорвоо ертөнц дээр анхны ингээд төрөл авахтаа эсээсээ эхэлж байгаа. Буюу ямар нэгэн бактери болж байгаа. Тэгэхээр бид нар ингээд ямар нэгэн бактерийг ингээд ням бактери хортой тий бид нар үхэлд агуулах вирус гэдэг ер нь ойлгож байгаа. Гэтэл энэ нь өөрөө анхны нөгөө нэг хорвоо ертөнцийн жамыг амьд үлдэх гэдэг зүйл байна. Хорвоо ертөнцийн дээр хүн болж төрсөн ч тэр ням болж төрсөн ч тэр ганцхан зорилготой байсан байна. Энэ юухээр амьд үлдэхийн төлөө тэмцэл. Тэгэхээр энэ бол хүний анхны тэр сүнсний төрөл авалтан дээр тулгардаг анхны тэр шалгалт нь. Тэгэхээр тэгвэл яагаад тэр нөгөө бактериуд мутацид ордог вэ гэхээр энэ нь өөр зорилготой. Ямар зорилготойгоор амьд үлдэх. Тэгэхгүй бол тэр тухайн өөрийг нь устгаж байгаа тэр эсрэг зүйлсүүдэд дарангуулагч зүйлсүүдэд устгаж үгүй болдог. Эндээс юу олж авч байгаа нөхөр тухайн сүнсний туршлага нь амьд үлдэх гэдэг анхныхаа ямиг ойлгож авч байгаа. Үүний дараа яадаг вэ? Хургамлуулж. Шууд ням байснаа бас амьд маш төрөхгүй гэсэн үг. Ням байснаа дараагийн төвшөндөө тэр сүнс яадаг вэ гэхээр тэрний үхчихэж байгаа. Гэхдээ түүн дотор агуулгаж байгаа тэр мэдээлэл нь дараагийн өөр ургамал руу шилжиж байгаа. Ургамал дээр төрөл авч байгаа.
ургамал дээр төрөл авахад дараагийн суулцах ёстой зүйл нь төвчээр хатуучлаа. Яагаад гэхээр нэг газараа өмнө хэлжсэн амьдралынхаа туршид оршин тогтнод тэндээсээ хөдөлдөг учраас тухайн ургамал маш их төвчээрийг өөртөө суулгаж идэв. Тэр энийг эсрэг үүсэх олон ба ургамал зэдэг гэжсэн. Ургамал баг чи ургамалтай ярьд юм уу гэд. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр фестивал хийгээд ирэхээр тэр ургамлын сэтгэл зүйг хүртэл мэдэрдэг. Ургамал яг юу хүсдэг? Юу мэдэрдэг? Өөрөөсөө юу ялгаруулдаг? Ямар тэр энергийг ялгаруулдаг? Энийг ойлгоод мэдээд ирэхээр энд бас нэг амьдрал байна гэдэг олж харж байгаа. Тэгэхээр энэ бол дөнгөж 2 дахь хэмжээс. Тэгээ 3 дахь хэмжээс рүү орж эхлэхэд амьтан болж эхэлсэн. Эндээс яг хүн өөрөө бас нэг амьтныхаа нэг төрөл болж байгаа. Гэтэ нөгөө хүн сарамгчнаас үүссэн гэдэг ингээд маргаантай зүйл байна шүү дээ. Гэхдээ хүн бол ганц сарамгч биш. Маш олон амьтны ийм өөр төрлүүд хүн болж явсаар хагаад тусдаа ийм хүний ийм Homo sapiens үүсэж байгаа. Тэгэхээр энэ хүний төрөл дээр бид нар яадаг вэ гэхээр энд авсан хамгийн тийм том туршлагуудаа ер нь амьтан байх таадаг. Буюу ихийнхээ өхийг өөх тий анх хүүхдээс төрөөд тэр анхны тэр хүүхэд ихээсээ төрөөд ихийнхээ одоо ингээд өхийг өгдөг. Тэгээ энэ өөрөө хаанаас үүсэж байгаа дадал бэ гэхээр амьтан байх таа. Дахин амьтан болж төрөхдөө тэр сүүн тижилтэй амьтан болж халамжтай амьтан болж төрж явахдаа энэ дадлыг өөртөө авч чаддаг. Ингэснээрээ дараа нь хүн болж төрөө тэр яг дадлаараа өөрөө шууд ойлгоод ихийнхээ хөөгдөг. Тэгэхгүй бол энэ өөрөө юм утгатай. Хүмүүсийн үг боддог хэр хүн анх шууд хүн болж төрдөг гэж боддог. Хэзээ ч амтан урмгалын боломжгүй наач худлаа. Тэгэхээр энэ дэр нэг асуудал. Тэгвэл анханасаа тэр сүнс шууд хүн болж төрж байгаа юм бол бүр ямар ч туршлагагүй ба штэ. Ямар ч туршлагагүй сүнс яагаад шууд ихийнхээ өхийг мэдээд байгаа. Тэр үг чинь цав цагаан цаас ба штэ. Тэр цав цагаан цаас яагаад өгөхөд авах тэр өөртний юм дадал байгаа. Дадлаараа хийгээд байгаа ухамсараа биш. Өөр мэдлэг юм дадалтай болсон. Тэгэхээр хүүхэд анх ингээд ихээсээ төрөхдөө тэр ихийнхээ өхөө өгч байгаа нөрөх нь дадал байдаг. Давтан амтан болж төрсөн гэсэн чинь сонь санагдчихэв. Одоо жишээ нь би өөрийгөө нэг зөөлрүүлж байгаа чимж нөгөө сүүн тижилтэй амтан байсан байлаа гэж бодъё. Тэр төрөлдөө энэ төрөлдөө би нэг сүүн тижилтэй амтан болоод тэр амтан дуусаад дахиж сүүн тижилтэй амтан болоод гэд хит дамжих боломжтой юм бэ. Одоо нэм бактери байлаа гэж бодоход нэм бактери нэг төрлийг дамжаал шууд хүн болоод төрөх үү? Эсвэл ингээл нэм бактери дээр хідэн үе одоо юун дээр хідэн үе гэсэн дамжлага байх уу? Гол зорилго нь вөхөр ямар нэгэн амжилт бүтээл гаргах шин. Түүнээс яг одоо нэг тоо хураана гэдэг тийм бол байхгүй. Тухайн тэр жишээ нь сүүн дижилт амтан дээр гол сурах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй зүйл нь вөхөр халамжтай амт учраас нэг үр төлөө хайрлах, бусдын төлөө өөрийнхөө амийг золиослох. Тэгэхээр тэр сэтгэлийг гаргаж чадвал тухайн тэр амтны сүнс дараагийн хүний төлөө ордог. Гэтэл яг өөрийнхөө үрийг иддэг амтд бас байна. Шууд хүүхдээ ингээд зулцгаа иддэг амтд байна. Энэ нь яд вөхөр хүн болж төрөх боломж ийм сэтгүүтэй байгаад. Тэгэхээр тийм үед яд вөхөр тэр амтны амьдрал дуусаад дараагийн амьдрал дээр дахиад халамжтай амтан болж төрөөд ингэсэн тохиолдолд тэр өөрийн амьдралын жамаараа тэр хайрлах, инэрх гэсэн сэтгэлийг суусан тохиолдолд хүн болж төрж байгаа. Тэгээс хүүтэн хүндий байгаад одоо үүдээ шууд үрээ иддэг амтан байжсэн хүн болж төрөөд энэ дадал нь арилахгүй. Яг хүн болж төрөөд үр хүүхдээ тэг гим хор оруулах аюултай байдаг. Тэгэхээр гол зорилго нь вөхөр ямар нэгэн тэр амьдралынхаа туршид бид нэг авах хэвээр соромжууд авах хэвээр. Тэр даваануудыг авах хэвээр. Энэ вөхөр жишээ нь ис нэм байхдаа бид нар амьд үлдэх тэмцэлд ялах хэвээр. Дараа нь ургамал байхдаа төвчээрийг суулгах хэвээр. Дараа нь амтан байхдаа тэр хайрлах, инэрх гэдэг. Буюу жишээ нь буг гөрөөс тэг ингээд зулцаг ингээд янз бүр шүү дээ. Өөрийнх нь тэр зулцгаа ингээд өөр араад нь чонд дайрна шүү дээ. Тэгэхэд өөрийнхөө тэр зулцгыг хайрлаад урдуур нь орж амиа өг. Тэр чинь нөгөө яг их хүний сэтгэл ба шүү дээ. Үрээ хайрлаад өөрийнхөө төлөө амиа өгөөд чоны урдуур өөрөө ороод идүүлэх. Жишээ нь инглээ гэхэд энэ нь өөрөө яг тэр нөгөө нэг шалгуурд авчихсан. Үрээ хайрлаж байгаа тэр амтны сэтгэл, халуун сэтгэл ингээд тухайн амтан хүний төрөд авах боломжтой болж байгаа. Энэ өөрөө нөгөө хэмжээ сахижаа гэдэг ойлголт. Дараагийн хэмжээс. Тийм байна. Одоо тэгээ хүн төрлөختөн хүн болоод төрсэн байгаа хүн болгон тухайн үеийнхээ хэмжээсүүдийг шалгалтуудыг даваад энэ хүн төрлийг олоод амьдарч байгаа нь энэ байх нэ. За тэгсэн чинь хүмүүс одоо ингээд хин нэгэн өөд болохоор
эргээд төрөл төрөсөдтэй очороо эргээд хүн болж төрөөрэй гэж хүн болгон хүсэл хүн болгон одоо ерөөгөл залбираал ингэдэг. Гэтэл хэмжээсийн хувьд бол хүнээс дээш өөр хэмжээс рүү явчихаар байгаад байдаг. Одоо ингэж хэлээд байгаа тухайн төрөлтөө одоо ингэж байгаад агаасаач гэсэн үг юм болоод байна уу? Хэмжээс дээш ахна гэхээр тухайн хүн чинь заавал шалгадаг. Буюу амьдралын дээр саад давнуудыг давсан байх хэрэгтэй. Гэтэл даваагүй бол ичнэ ар гэр нь ерөөгөөд дээш явна гэхээр тухайн хүний өөрийнх нь ялгаруулж давтамж нэр нь таарахгүй. Тэгэхээр хар гэрийнх нь бол зүгээр энэ ерөөл болж. Энэ ерөөлийн ачаар зүгээр муу заяан төрөхгүй муу төрөл унахгүй л гэсэн тийм нэг билэгдэл болж байгаа. Гэтэ энэ бол тэр үгийн хүч, ерөөлийн хүч үнэхээр байдаг. Тэр үнэхээр сайн төрөл авах боломжтой. Гэхдээ хүний амьдрал дотор. Дээшээ болно гэхээр дээшээ энэ дараагийн хэмжээс рүү шилжих гэхээр тэр заавал ухамсарын өөрийн гэсэн шатлалуудыг авах хэрэгтэй. Тэгээгүү дахиад тохиолдол явж болно. Хүн дотроо бас сайн төрөл олно гин. Тэгээд хүн бол өөрсдийгөө би яаж ч бодсон муу гэж бодохгүй. Тэгтэл энийг яаж тайлбарлах вэ? Сайн төрөл одоо энд хүний амьдралд юу хэлэх вэ гэхээр зовлонтой, хэцүү айлд төрхийг л хэлж. Жишээ нь би хүн болоод төрсөн ч гэсэн үнэхээр зовлонтой, хэцүү айлд төрчүүл явах тийм. Маш ядуу тийм ингээд орон гэргүй айлд төрж болно. Эсвэл маш хангалуун баян айлд бас төрж болно. Тэгэхээр энэ яг нөгөө хүний төрөл дотор сайн төрөл болж байна. Үнэхээр идэх хоолгүй, өмсөх хувцгүй айлд төрөхөд тэр айл үр хөвгтэй үнэхээр өсөх ямар ч боломжгүй тийм. Үр хөвгт нь өсөөл багаас ингээд тийм хатуу хөвтөө хүнд амьдрал гэдэг болно. Энэ нь л яг хүн дотроо туулж байгаа тэр хэцүү амьдрал, хэцүү төрөл болж байна. Сайн төрлөхээр бид нар үнэхээр тэр өмнөх төрөлдөө байгуулсан тэр гавьяаны амжилтын өөрийнх нь хийсэн буйны үрээр зарим тохиолдолд хааны удам төрөх боломжтой. Энэ тэгэхээр жишээ нь ингээд хүмүүс хатаарах бас тохиол байдаг. Ямар нэгэн хааны удам төрөх тийм Японы ч юм уу тийм нэг юм хааны удмын ингээд хаан хувааж төрөх, гүнж олж төрөх. Ингээд төрсэн тохиолдолд хүмүүс бодог ингээд энэ ингээд хүүхд аяга хацтай юм тийм. Ингээд төрөөл шууд хааны удам болоод төрсдөг. Энэ юу гэдэг вэ гэхээр угаасаа нэг өдөр тухайн хүний өмнөх төрөлдөө хийсэн буйны үрээр тэр айлд очиж төрж байгаа юм. Зөндөө нүгэл хийчихэд хааны удамд тийм сайн үүдэн тийм хангалуун тийм дээд зиндааны айлд төрөх гэдэг юм. Энэ зүйл байдаг. Тэгэхээр хийсэн үйлээр муу үйл хийсэн хүн бусдыг зоож тий тарчлааж исэн бол өөрөө яг тэрэн шиг хүнд айлд очиж хүүхд ноч төрдөг. Тийм зүйл. Өвлийн үрээ эдлэн гэдэг шиг танаас би яга өнгөрсөн дугаар дээр асууж байсан шүү дээ. Хүн ингээд хэцүү юм хийгээд байгааг нь хараад зовдгоо гэсэн ч үгүй ээ. Яг гэвэл тэр хүн өмнөх насныхаа төрлийнхөө өвлийн үрийг эдэлж байгаа ингээд гэсэн. Хэмжээ сахихад одоо сөрөг сэтгэлгээтэй байхгүй л болчихно гинэ. Тэгсэн чинь уг нь бол бодоход их амархан юм байна. Хүн айтайхан юм бодоод хүнд муу санахгүй байгаад хүнд муу саналаа гэд ер нь тэр хүн муу болоод би сайжрахгүй ойлгомжтой шүү дээ. Тэгтэл ингээд ингэсээр л байдаг. Тэгэхээр одоо муу санахгүй байхын тулд ном зохиол байна. Одоо ингээд чадах чинээгээрээ бид ингээд ярилцаж байна. Хүн өөрөө л бодохгүй болвол энэ муу санахгүйгээ чинь арилгаж болохгүй шүү дээ. За одоо тэр бомтой бол гэвэл бас хэцүү байна. Үнэхээр хэцүү санагдчихэв. Хүн болж төрөөд хичнээн тэр бомтой болж үзээд хичнээн болохгүй өнгөрдөг вэ гэдэг нь одоо ойлгомжтой шүү дээ. Хүний амьдрал тэр бидний гаргадаг нэг алдаа шууд эхлээд нөгөө өөрийнхөө сэтгэлийг биш хүний сэтгэлийг засгаад байдаг. Юу гэхээр тэр ямар муухай сэтгэлтэй ёо тэр ямар муухай хүн бэ гэд хүн рүү хэлдэг. Гэхдээ тэр ямар муухай юм бэ гэж хэлж байгаа хүнийх нь өөрийн дотроос гарч байгаа тэр сэтгэл бас муухай байхгүй. Яг бол хүний сайн сайхныг биш хүний муухайг олж төрүүлж хардаг тэр ухамсар нь өөрөө бас тийм сайн ухамсар биш. Ингээд хүн өөрөө тэр дотоод тэр өөрийнхөө эхлээ сэтгэл дээр ажиллах хэрэгтэй. Хоёул өмнө ярьжсэн нөгөө сэтгэлээ засч чадаагүй бол өөр засахын аргуудыг хэрэглэж байгаа маа гэх тийм. Уг нь бол сэтгэлээ засчихд болно. Тэгэхээр хүн өөрийнхөө сэтгэлээс эхлэх хэрэгтэй. Миний сэтгэл санаа тийм. Дотоод энэ бодож байгаа бол үргэлж хүн яадаг гадагшаа чиглээд байдаг. Дотгошоо биш. Гадагшаа чиглэсэн урсгал яадаг вэхээр анхаарал нь гадагшаагаа чиглэлдэг. Тэгэхээр тэр хүн юу хийхийг хүсдэг вэхээр гаднах орчинг л өөрчлөх гэж хичээгээд байдаг. Дотоод өөрийнхөө орчинг эхлээ өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө дотор тэр өөрөөр хэлбэл одоо яг ариун тэр сүмийг байгуул. Энэ сүм гэж яг юу гэлж байна? Сүм гэдэг нь шашинтай холбоотой шүү. Энэ сүм бол яг хүний дотор оршдог тэр
цэвэр өөрийнхөө тэр бүтээсэн ертөнц. Тэгэхээр энэ ертөнц нь эцэст нь хүний хаана байж байгаа вэ? Бидний нөгөө хүн болгоны бас нэг хүсдэг нэг зүйл Деважин. Деважинд очих юмсан гэж бүгд бод. Хинч тамд очих гэж боддог шүү дээ. Тэгэд Деважин хаана байдаг юм бэ гэж бас олон ярьдаг. Деважин яг бүгдээрээ бидний газар очих боломжгүй. Яагаад гэвэл Деважинд очиход хүмүүс ярьдаг. Би ийм юм хүсэж, тийм хүсэн дээ. Хүсэж байгаа юм шууд ингээ газараас ургаад гараад ирнэ гэдэг. Гэтэл хоёр хүн хоёулаа өөр юм хүсээд нэг орчинд тэгээ би ингэмээр гэсэн үгүй би ингэмээр ингэ гэхээр тэр хоёр хүн хоёулаа Деважинд байгаа тохиолдолд энэ Деважин орших боломжгүй болчих. Тэгэхээр Деважин гэж яг ямар орчин байдаг гэж. Энэ бол хүний өөрийнх нь тэр сүнсний ухамсар дотор зүүд маягаар оршдог тийм ертөнц байдаг. Хүн тодорхой сайн үлийнхаа үрээр ийм газар очдог. Гэхдээ энэ хамаагүй сүнсэн дээшээ 20 хүр дээр гараад өөр тэр дараагийн хэмжээст очоод тэнд ийм зүүд маягтай тийм энергийн давтамжинд орчдөг. Энэ давтамжинд орохоор яадаг хүн бүх хүсэл биелэх боломжтой. Гэвч тэр биелээд байгаа нь зүгээр хий хоосон үзэгдэл гэдэг болох хэрэгтэй. Түүнээс боддоор ингээд зүйл болоогүй. Жишээ нь би Деважинд байхдаа ингээд за зүгээр жишээ пицца идмээр гэж бод. Боддоор яг пицца гараад ирэхгүй. Зүгээр надад л тэр нөгөө пицца идэх байгаа юм шиг санагдана. Гэтэ боддоор энэ дэлхий дээрээс нэг хүн ингээд тогооч хүн пицца хийснээр тэнд аваач ч өгөөл те. Хийгээд ийм үйл бол биш. Тэгэхээр Деважинд хүн дараа ингээд очих хүсэж байгаа хүмүүс зөндөө хүмүүс байдаг. Тэнд очиход чинь яг үнэхээр хийсэн буйна яг нөө хийж байгаа буйна Деважинд очихын төлөө хийгээд байгаа гэж болно шүү дээ. Тэглээ гэхэд тэнд очлоо гэж бодъё. Очиход тэнд чинь яг бодит юм байхгүй. Зүүд маягаар энэ бүхэн болчихдог. Тэгээд үнэхээр юм болоод энэ бол бас үгүй. Хүн зүүдэд идэг. Гэтэ гой зүүд. За тэгвэл энэ насандаа хүн одоо би бага охиндоо хүүхдтэй юм хэлэхээр одоо 9 настай. Ингүүл тэгээрээ гэд хэлэхээр юуны төлөө юм ээжээ гэж тэгдэг байхгүй юу. Тэгсэн чи би яг хүүхдийнхээ асуултыг танаас асуух гээд энэ насандаа аятайхан сайхан муу сэтгэлгүй харын бодлого байя. Тэгсэн чинь бид дахиад хүн болохын төлөө юм уу? Деважинд очихын төлөө юм уу? Одоо Деважин хийсвэр гэсэн чинь би Деважинд биш одоо ингэж дахин хүн болох төрөх сонирхолтой байна л да. Гэхдээ гайгүй дээд төрөлтэй л гэж бодно шүү дээ. Тий? Энийг хоёр өнцгөөс тайлбарлаж. Эхний өнцг нь шашинлаг өнцг. Хэрвээ шашинлаг өнцгөөс тайлбарлах юм бол нэг шууд ингэж хэлж болно. Ээж би нэг хийж яах юм гэж. Хэрвээ хийх шашинлаг бол тамд унахгүй төлөө гэж хэлж болно. Жишээ сайхан газар Деважинд очих төлөө. Илүү нөгөө нэг бодит байдлаас нь харж үзвэл энд юу гэж тайлбарлах вэ гэхээр яг энэ чиний өөр чинь сайн сайхны төлөө л гэж л. Энэ миний төлөө биш чиний төлөө. Чиний хийсний үр дүнд чи тэр одоо жаргана. Тэгээ чи энэ одоо ашгийг хүртнэ л гэсэн. Тэгэхээр энэ бүх тэр хүүхдтэй бид нар хийж байгаа зүйлийн утга учирыг тайлбарлахдаа энэ чиний төлөө гэдэг ойлгох хэрэгтэй. Гэтэл хүүхдүүд юу гэж боддог гэхээр бас яг өөрийнхөө төлөө байх юм. Тийм ч хүсээд байдаг. Бас нэг юм өөрийгөө нэг юм сайн сайхан байхаас илүү гоё байхыг бодоод байдаг. Сайн сайхан байх, гоё байх хоёр нь тэр хүүхдүүд өөр ойлголт. Би зүгээр л гоё баймаар тий тогломоор энэ миний тоглох нь муу ч гэж бол хамаагүй. Гэтэл би тогломоор гэдэг. Тэр хүүхэд бол сайн сайхнаас илүү гоё сайхан юм гэдэг дуртай. Тэгэхээр юу гэж тайлбарлах вэ? Энд дээр дахиад хариултаа өөрчилж байна. Энэ чамааг илүү гоё хөөрхөн болгоно миний охин. Чи энийг хийснээрээ илүү сайхан хөөрхөн гоё охин болж гоё үзэсгэлэнтэй том хүн болно л гэж ойлгож байна хүүхдэд. Хүүхдэд ингэж тайлбарлах нь. За ингээд төрөл авалт. Би бол одоо миний бодож байгаа төсөөлөл хүн хүртэл их сайхан ойлгоод тэр хүрээд одоо миний хэмжээс яг өөр хүн байгаа шиг ингээ гацчаад байна. Хүнээс дээш хэмжээс гэхээр яах вүлээ? Дахиж хүн болохыг давтан хоёр дахь хүн болохыг хэлэх нь үү? Одоо нөгөө Деважин гээд байгаа. Ингээд дээшээ явах нь уу? Хүнээс дээш төвшин гэхээр энэ ямар шалгуур тавьдаг вэ гэхээр хүнд өөрөнгөсөн тодорхой амьдралдаа дахин давтагдчихгүй байхыг л шаарддаг. Бид хэрвээ дахин давтагдах те хин нэгэн хүнийг өөрийг л одоо энэ дээр гарч байгаа хин нэгэн хүнийг дуурайх тусам бид нар дараагийн түвшинд гарах боломжгүй. Хэрвээ та хин нэгэн хүнийг дуурайж амьдрдаг бол дараагийн түвшинд гарах боломжгүй. Яагаад тэгэхээр бид өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Би дахин давтагдчихгүй, тааш дахин давтагдчихгүй. Гэтэл хин нэгэн хүн нэг хүнийг дуурайгаад ирэхээр өөрийнх нь дахин давтагдчихгүй тэр байдлыг гаргаж чаддаг. Тэрийг үүсгдэг. Бусдыг дуурайдаг. Хин нэгэн хүний хоёр дахь хувилбар болчдөг. Тэгэхээр хин нэгэн хүний хоёр дахь хувилбар болох нь тухайн хүн өөрөө
дараагийн давтамж руу орж чаддаг. Тэгэхээр энд юу чухал гэхээр өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Гэтэл хүмүүс би яах юм бэ гэдэг асуултыг байнга асуудаг. Энэ хороод би яах төрсөн юм, би хин юм бэ? Би хүүхд тахтаа өөрөөсөө асуужсан гэсэн. Тэгэд үнэхээр энэ хариултаа олж чадсан бас хүний амьдралын нэг том утга учир. Тэгэхгүй бол хүн үргэлж хин нэг хүнийг дуурайс харахад л явдаг. Тэгэхээр хүн зарим хүн ахмад настай хүмүүс ч бас тийм байдаг. Өөрийнхөө нэг дээдлийнхаа үеийг хүнийг дуурайгаад байдаг. Том даргаагаа ч юм уу нэг хүнийг дуурайс хараад яг тэр хүн шигээ болох гээд ингээд амьдраад байдаг. Тэгээ эргээд насны эцэст амьдралаа харахаар амьдрал нь зүгээр хин нэг хүний хоёр дахь хувилбар болоод дуусдаг. Ийм тохиолдолд тэр хүн дараагийн хэмжээс авах боломжтой. Ийм тохиолдолд тэр хүн дахиад арай өөр хүний төрлийг авдаг. Гэтэл яг өөрийгөө таньж мэдээд өөрийгөө тэр бусдаас онцгой тэр нөхцөл байдал, өөрийнхөө бусдаас онцгой тэр ухамсарыг гаргаж ирж түүнийгээ олсноор хүн яадаг вэ? Дараагийн түвшинд очдог. Энэ нь өөрөө онцгой байдал. Дараагийн түвшинд очиход хүн заавал онцгой байх хэрэгтэй. Тэгэхгүй нийтээр адилхан хүн очих боломжгүй. Жишээ нэг тэр хүн одоо нэг хоол идэг тийм. Гэтэ нэг л хоол идэг. Тэгсэн чинь би яг тэрийг дуурайгаад идэг. Тэгсэн чинь намайг бас нэг хүн дуурайдаг. Тэрнийг нэг хүн дуурайдаг. Ингээд би бинийгаа дуурайж байгаа хэдэн хүн тэр ямар ч онцгой байхгүй. Нэгнийхээ хийдгэмийг л нөгөөд нь хийгээд байгаа. Тэгэхээр эндээс орчлон ирсэнд энэ хүн байх шаардлага үүсэхгүй гэсэн үг байна. Цаашдаа энэ хүний ухамсар байх шаардлагагүй. Ухамсар дараагийн түвшинд яагаад очдөг вэ гэхээр энд орших шалтгаан байгаа учраас. Тэр шалтгааны хөө дахин давтагдчих. Та хэрэг дахин давтчихгүй бол энэ орчлонд үлдэх шалтгаантай гэсэн үг. Хүн хүнийг хуурж болох ч гэсэн хүн өөрийгөө хуурж чадахгүй. Одоо ингэж бодож байгаа хүмүүс та хэн нэгнийг дуурайдаг гэдгээ өөрөө мэддэг хэрнээ гадна талдаа үгүй гэж зүтгэдэг болвол энийг та бас өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ ийм хүмүүс тааралдаад байдаг. Би ч уг нь ингэж ийм юм хийхээр төрсөн хүн биш дээ. Гэтэл ингээд амьдралын шаардлагаар би одоо нэг ийм хийгээд байна гэж бодоод байдаг. Зарим хүмүүс их болохоор нэрнээсээ эхлээл яг энэ хүн ийм ажил хийхээр төрсөн юм шиг. Энэ одоо яагаад ингэж би бас боддог байхгүй юу? Аав ээж нь өөр нэр хайрлсан байхад энэ ажлыг олцоод өөрөө ер нь нэрийг олсон болов гэж андуурмаар нэртэй хүмүүс бас байгаад байдаг. Тэгэхээр би бол өөрийгөө бодохдоо за би ч нэг ер нь нэг иймэрхүү төрлийн юм хийгээл нэг ингээл сууж авах үндэ гэж байгаад сэтгэл хангалуун байдаг төрлийн хүн байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ нэг зөрөлдөд байгаа хүмүүс эсвэл яв цав таарсан байгаа хүмүүст нэг уялдаа холбоо байна уу? Хүмүүс өөртөөхөө тэр онцгой шин чанарыг л олох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр тэрийг олохын тулд хин нэг хүнийг хайж эхэлдэг те. Хин нэг хүнээс өөрийгөө би ийм ч юм болов, тийм ч юм болов хараад даа. Тэрийг болох хэрэгтэй. Хин нэг хүн рүү харах хэрэггүй. Юу ч битгий зөвхөн өөрлөгөө хараад өөртөө юу байгаагаа өөрийгөө сонсох хэрэгтэй. Дотгошоо. Тэр босод өөр хүнээс өөрийгөө хайж байгаа чинь гадагшаа чиглэлээд. Хүн ингээд нэг юм гоё юм хайгаад яваад байдаг. Гэтэл тэр гоё юм өөрт нь байхгүй бол за энэ би биш юм аа ч юм уу. Эсвэл давхар өөртөө итгэл унаад байдаг. Тэгэхээр хүн эхлээд өөрлөгөө чиглэх хэрэгтэй. Өөрөөсөө миний онцгой чанар юу юм? Би ер нь хувьдаа юу гэж боддог гэхээр хүн болгонд онцгой шин чанар байна. Тэр нь өөрөө тухайн хүнийг онцгой болгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр нь юу гэдэг вэ гэхээр дотоод өөрийнх нь гаргаж байгаа тэр сэтгэлээс нь гарч байгаа тэр онцгой тэр үг, хэл, яриа, мэдрэмжүүд энэ чинь бусдад нийгэмд ямар нөлөө үзүүлнэ? Энэ нь өөрөө тухайн хүний онцгой байдал. Тэр хүний хэлж байгаа шиг, тэр хүний бодож байгаа шиг өөр хүн бодохгүй байх тий. Тэр хүний ярьж байгаа яриа бусдаас онцгой байх. Энэ нь өөрөө тухайн хүний онцгой шин чанар болж чадна. Тэгэхээр хүн болгоны чанар байв. Заавал хүн болгон гэдэг юм ярихаар нэг хин нэг хүнийг дуурайж ярих тий. Хин нэг хүнийг адилхан бие авч явах дуурайх энэ байх шаардлагагүй. Өөрийнхөө байгаа тэр нүртэл хүнд таалагддаг. Ийм өөрийнхөө хамаагүй замбараагүй ч гэж болно. Гэхдээ тэр нь мэдээж ёс зүгээс гажгүй. Гэхдээ өөрийнхөө байх нь тухайд маш илүү онцгой даваа чадвар өгдөг. Эндээ өөртөө ихтэй байх хэрэгтэй. Яв цав таарч төрсөн хүн гэж байх уу? Эсвэл энэ хүн болж төрөхдөө цаанаасаа гэдэг нь одоо ханаасаа чинь тийм ээ даалгавартаа ирсэн гэж ярьдаг штэ. Тийм бас байх уу? Тийм ба. Тэр тийм хүмүүс их ерөн цөөхөн байдаг. Тийм хүмүүс бусдын үгийг сонсдоггүй. Гэхдээ энэ заримдаа буруу. Бусдаас сонсож, бусдаас ингээд өөрийнхөө тэг зөв буруугаа сонсож байгаа зөв. Хэд өөрийнхөө би онцгой гэдэг ингээд бас итгээд яваад болохгүй. Бусдын үгийг сонсох хэрэгтэй. Тэн дээр өөрийнхөө тэр алдаа болон оноог сонсоод яг
цаанаасаа бүр байглаасаа тэр өөрөөсөө ийм онцгой явц таарсан хүмүүс бас байна. Тэн дээрээ ямар нэгэн буруу чиглэл рүү алдаа гаргаад ирэхгүй л бол тэгэхээр тийм хүмүүс байдаг. Гэтэ цөөх энэ хүмүүс маш олон нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэгэхээр үзүүлдэг. Гэхдээ зарим талаараа тэр хүмүүсийн энгийн амьдрал нь жоохон бид нартай ингээд энгийн хүмүүстэй таардаг. Жоохон ингээд хэцүү ингээд ийм үзэл бодол нь таардаг шээ хамт амьдрахад хэцүү хүмүүс байдаг. Тэгэхээр нийгэм шиг гэдэг асуудал үүсэж байна. Нийгэмшиж чадахгүй ингээд хит их өөрийнхөө ингээд ийм харизмтай байх нь өөрөө нэг бас сул талтай. Сүнсний ертөнцид ямар асуудал гэвэл нийгэм шиг. Нийгэмшиж чадаагүй сүнс тодорхой хэдийн онцгой байсан ч нийгэмшиж чадаагүй гэдгээр бас доошо төрөл ундаг. Яг тэгэхээр бид хоорондоо бүгд холбоотой учраас би бинийгаа үргэлж ингэж ялгуурлаад байж бас болохгүй. Ялгуурлах гэдэг зүйл хаанаас үүсдэг вэ гэхээр эгоноос. Би болон чи тий манай болон танаа. Тэгэхээр энэ эгоноос үүсэж байгаа тэр ялгуурлах үзэл нь өөрөө хит их ингэж байхаараа аливаа зүйлийг дандаа буруугаар хүлээж авдаг. Бусдыгаа буруутгадаг. Чи юм байж болохгүй. Чи зүгээр над чиг байх хэрэгтэй. Дөрөв нөгөө нэг ярьсан хувь хүний онцгой шин чанар байх хэрэгтэй гэтэл өөрөө онцгой байж болно. Гэвч дахиад энийгээ буруудлага ашиглах. Бусдыг яг өөрсгөө байлгах гэдэг. Өөрийнхөө онцгойг бусдад ингэж яг халдварлуулах гэдэг. Тэгэхээр инх бол хэрэггүй. Тэр хүн ч онцгой, би ч онцгой, бусд нь бүгд онцгой, тус тустай бүгд онцгой учраас тэр чанарыг нь хүндлэх хэрэгтэй. Энэ ертөнцийн хуйлтаа ер нь төстэй юм шүү. Одоо миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэдэг шиг тийм ээ. За энэ даалгавар биелүүлэх гэж ирсэн болохоор л би л одоо надад болохгүй юм байхгүй юм шиг айшилж бас болохгүй нэ штэ. Тэгээ тэрийгэ цаана хялгаас алгачдаг бол бүр бас таалагдчихээн. За миний асууж байгаа төсөөлж байгаа бол ерөөсөө л анхан шатны энгийн хэрэглээний ийм асуултуудыг асуугаад явж байгаа. Тэгээ мэдээж гүнзгийрүүлээд бусдад зааж байгаа, ярилцж байгаа, судалж байгаа хүмүүс их олон байгаа. Тэгээ сонсогч та энэ сэдвээр ярьж байгаа өөр подкастууд бас байдаг сураг байсан. Гэхдээ би олж сонсоогүй. Яг нь сая багшийн хэлдэг шиг үнэхээр өөрийнхоороо бай. Би юу сонирхож байгаа эхлээд тэрийг хараадахын дараа нь хэрвээ тийм ээ сонирхол би ороод харъя да гэсэн бодолтой энд ингээд хоёр дахь яриа сууж байгаа юм тий танд алийг сонсож үзээд таны ихтгэл үнэмшилтэй аль нь тохирж ийн түүнийг одоо ингээд сонгоо сонсох нь бол сонсогч таны ирэх юм шүү. За өнөөдрийн зочин аялагч бяцлаглалын багш Мижид Самдантай хоёр дахь дугаараа хийгээд ингээд ярилцаж байна. Энэ удаа бол төрөл авалт хараал гэж юу нь юу юм бэ? Үлийн үрийн тухай үндсэн багц юм 3 сэдв болгоод ярилцсанаа. За төрөл авалт дээр ингэсгээд өнөөдөртөө боллоо гэж үзгөө. Аха. За тэгвэл одоо нэг айхтар хэлэхэд ч амар хараал. Юу гэдгийг яг мэдтгүү, нүдэрээ хараагүй, барьж үзээгүй, барих боломжгүй юмнаас бид айдаг. Ажил жоохон бүтлгүүтэл би жоохон өвтгөрл яана одоо яасан бол гэж сэр тийгээл явдаг. Энэний үндсэн ойлголт хараал гэж юу юм бэ? Байдг юм уу? Хараалаас гарч байгаа тэр үр дүнгуудын тухай ярьж болно. Тэгэхээр юу гэхээр өвчлөл. Ер нь ингээд хүний амьдралд тулгарч байгаа энэ олон өвчлөл, энэ олон асуудал, энэ зүйлүүд маань бүр 80% нь 80% нь энэ даалж ертөнцтэй холбоотой ийм энергийн сөрөг эрчмийн энергитэй холбоотой хүчлүүд байдаг. Үүсэл гарлна. Энийг шинжлэх ухаан бол тодорхой хэмжээр үүсгэн. Яагаад тэгэхээр үгүй наач тийм шиг. Наач зүгээр тэр нь өвдөөд энэ нь өвдөөд энээсээ болоод наач гэж байна. Гэтэл тэр нь өвдсөн шалтгаан нь өөрөө тэр цаад дахиад өөр шалтгаан байхгүй. Энэ шинжлэх ухаанд бол наад шалтгааныг хэлж байгаа. Тэ илэг өвдөх, зүрх өвдөх гэдэг ч юм. Гэтэл цааш шалтгаан яагаад өвдсөн? Бүр яагаад өвдсөн цаанаас сүнстэй холбоотой. Тэ тэр сүнсний сөрөг эрчимтэй холбоотой. Гэтэл энэ сөрөг эрчим гэдэг нь одоо яг юу хэлээд байна гэхээр хараалтай холбоотой. Хараалын тэр энерги хүн дээр ирж байгаа. Тэгэхээр энэ хүний бодлоос, амнаас гэд олон зүйлээс гарах боломжтой. Бүр сэтгэлээс хүртэл. Тэгээ хүн энэ хүнийг харах боломжтой байдаг. Тэгэхээр энэ хүн гээ шууд хараагаад тэр нь бас болчдгүй гэвэл болдог. Гэвч хүч багтай. Тэгэхээр энийг хүчтэй болгох сонирхол зарим хүнд байж болно шүү дээ. Тэгэхээр энэ тийм бас хэн дуртаа бас болоод идэх зүйл биш. Нийгэмд бол жишээ нь бие биендээ хийдэг хараалууд байж тээ. Үнэхээр хийгдэг. Үнэхээр үнэн. Бие биенээ хараад ийн хүмүүс гадуур. Ямар нэгэн шалтгаанаар ямар нэгэн тий сонзон ямар нэгэн мөнгө өнгөдөг ямар нэгэн амьдралаас болж. Гэхдээ юм аливаа юм чинь дандаа төлбөртэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ төлбөр нь та тэр
хараад хэлгсэн хүндээ өгж байгаа төлбөр биш шүү. Эргүүлээ таны амьдралд учрах тэр гай зовлон энэ нь өөрөө бидний тэр өгөх ёстой тэр төлбөр нөхгүй. Тэгэхээр хүн хараалыг бусдыг ингээ муу мухайг дарах гэж хийдэг гэж боддог хүмүүс байдаг. Тэр хүн айгүй муу мухай байгаа. Тэгээ би тэрний мухайг дарах гэж ингэж хийгээд байгаа маа гэдэг өөрийгөө зөвтгөх шалтгаан. Гэтэл энэ сэтгэлээ нөгөө нэг хоёул ярьсан. Сэтгэлээ засч чадаагүй бол гэж. Анханасаа тэр муу зүйлийг дарахад хараалыг ашиглаж байгаа сэтгэл чинь өөрөө буруу сэтгэл. Өөрийгөө зөвтгөж олон дээ. Би сайн сайхны төлөө хийж байгаа гэдэг. Гэтэл яг тэр нөгөө муу юм хийж байгаа хүнтэйгээ адилхан аргаар өөрөө бас муу юм хийгээд байгаа. Тэгэхээр энэ бол буруу. Хоёрдугаар хараалын тэр ухаан, хараал хийдэг тэр арга, эрдэм өөр ингэсэн нарийн тийм ёс зүйтэй шалгууртай. Одоо би өнөөдөр шинэ уурандаа хийж болдог бас юм зүйл биш. Энэ зүйл маань өөрөө хэдэн мянган жил сураад дуусахгүй тийм том одоо хичээл واخгүй. Их үний нэг нас хүрэхгүй. Тэгэхээр хүн ингээд энэ хараалын тухай хэрвээ судлал энэ бол маш том сэдв. Энэ бол өөрөө хэдэн мянган жил сурдаг тийм сураад барахгүй зүйл гэдэг байхгүй. Яг тэгэхээр энэ энергитэй холбоотой. Энергийн маш олон төлөвүүд, маш олон төвшингүүд ба. Тэгэхээр чинь нэг төвшнийг нь сурчлаа гэдэг цаана өчнөө төвшин байгаа учраас сурах юм дуустав. Гэвч энийг сурч яах гэж байгаа. Бусдын муу мухай тий хин нэгэн хүнээс хариугаа хөшөг авахын төлөө сурж байгаа бол энэ бол буруу. Энэ өөрөө эргээд өөртөө маш том гайлд байна. Энд ерөөс зөвдөх ямар шалтгаан байхгүй. Тэгэхээр хараал бол хүний тэр дотоод зүрх эрчмээс гардаг энерги. Энэ нь өөр гариг дээр өөр ертөнцийн дээр хүртэл очих чадвартай тийм хүчтэй байдаг гол. Энэ өөрөө юу гэлээд юм гэхээр хин нэгэн хүний хэлсэн хараал энэ дэлхийд байтгаа бүр өөр гариг дээр ч очих боломжтой тийм хүчтэй байдаг. Тэгэхээр энэ их сүрэг эрчмийг бие биенээ өөрөөсөө ялгуулах хэрэггүй л гэж. Энэ бол ер нь бол тийм нарийн тайлбарлах нь хориотой байдаг. Тэгэхээр бас үл өөртөө. Ерөнхийдөө бол хин нэгэн хүн бие биенийгаа тэр харааж байгаа хараал бол нийгэмд зөндөө байдаг. Гэтэ эргээд дандаа нөгөө бусдаас буруугаа хайгаад байгаа учраас л юм ийгдэг байхгүй. Өөрөөсөө бас тэр өдөр гэрээсээ гараагүй бол тэр өдөр зүгээр л гэртээ байжсэн бол зүгээр өнгөрчих байсан юм. Тэр өдөр тэр өөрийнхөө тэр ориглон давлуун тэр зангаа дарцсан бол зүгээр өнгөрчих байсан юм дээр амьдралд олон асуудал гараад байдаг. Тэгэхээр бүх зүйлийг шийдэх арга нь хараал биш. Бүх зүйлийг асуудлыг шийдэх арга нь өөрийнхөө сэтгэлээр засах. Сэтгэл засахад аяндаа бүх мөрөө засагч. За одоо ингээд тайлбарлал мэдээж одоо нарийн тайлбарлал бидний хувьд харах хоноор утгад болохгүй л дээ. Одоо хин юу ч оролдоо билээ, яач гэж сэтэл төрөө билээ. Энийг бол ойлгож байна. Тэгээд илүү дэлгэрүүлж тайлбарлахаар одоо ингээд болохгүй гэсэн ч гэсэн жоохон тодруулж болох уу? Хараал хийгээд байгаа нэг хүн байна. Хийлгүүлэх гээд байгаа хүн байна. За хийлгүүлэх гээд байгаа хүний сэтлийг бол ойлгож байна. Одоо энэ надаас дээр яваад байна. Энийг нэг жоохон дортгоч. За энэ нэг ингээд нэг ата хорсоо. Ер нь бол цойр нь атаархал юм биш үү те. Тэгээд тэр хүнийг муутгах харж зүгээр нэг сэтгэл санаагаа тайвшруулах гэж өөрийнхөө эгог тийжих гэж байгаа л үйлдэл болоо гэж ойлгоод байна. Гэтэл хараал хийх гээд байгаа хүн ер нь хаанаас гарч ирээд байна. Тэр хүн ямар хүн болж төрчөөд тийм ээ ийм юм хийгээд байна. Энд одоо орчин үед бол те бодит ертөнцийн 5 төгрөг нь хэрэгтэй юм байжээ. Ингээд тэр хүнээс төлбөр аваад би амьдрал ахуйгаа залгуулдаг гэж болно. Гэтэл тэр хүн ямар хүний сүнс гэдэг юм уу, төрөлтөө юу байсан гэдэг юм уу. Энийг сонирхолтой санагдаад байна. Энэ нь юунаас болдог гэхээр өмнөх төрөл авалт гэхээс илүү өөрийнх нь амьдарч байгаа орчин нөхцөлтэй холбоотой байдаг. Орчин нөхцөлд нь тийм сөрөг эрчим, сөрөг энерги байхад бас давхар өөр дээр нь хоёлын өмнөх дугаар дээр ирсэн тэрнтэй холбоотой. Өөрт нь тэр нь наалдах үед бусдад муу мухайг бодож эхэлдэг. Зүг зүгээрээсэн. Зүг зүгээрээсэн хүн орой ингээ өвдөж гарч яваад юм дагуулад аваад ирдэг. Тэр хүн өмнө бодгүй байсан бодлуудаа гинт бодож эхэлдэг. Өмнө атаархдаггүй байсан хүнд атаарч эхэлдэг. Гоё гэж хардаггүй байсан зүйлээ гоё гэж харж эхэлдэг. Тэгэхээр энэ гинтийн зүг. Тэгэхээр тэр хүн яах ёстой юм гэхээр анханасаа дахиад л нөгөө нэг сэтгэлээ засах. Сэтгэлээ засч амжаагүй байхдаа энэ асуудлуудад тулгараад. Тэгэхээр энэ үед яадгаар тэр зүйлд хурдан автдаг. Хурдан автаад гинт ямар ч өөрт нь буруу юм хийгээгүй, өөрт нь ямар ч гай болоогүй хүнд хүртэл муу юм санаж эхэлдэг.
шууд хүнийг үгээр доромжилдаг, үгээр хараадаг. Тэгэхээр үгээр доромжлох хараах нь мууг хэлэх нь хүртэл өөр юм чинь хараал. Тэг. Амнаас гарч байгаа бүх зүйл. Тэгэхээр хүн амьдралдаа маш олон тийм өөрөө ч мэдлгүй хараалаа хэлээд байдаг. Жишээ нь хүний амьдрал зүгээрээ зүгээр гэдэг үг хүртэл өөрийнх нь амьдралын энэ энергийг хааж байдаг байхгүй. Зүгээрээ зүгээр гэдэг үг. Оо за. Ягаад хааж юм гэхээр цаанаас нэг өөрт нь юм орж ирья тийм орлогын үүд юм орж ирья гэж яхад нөгөө хүн зүгээрээ зүгээр гэлчихэж байгаа. Тэгэхээр нөгөөд нь буцаа авчдаг. Тэгэд өөрөө болохоор ингээд жишээ нь лам дээр очиж ч юм уу ном уншуулаад ингээд орлого дуудаал тийм нэг юм даллага авахулчихна. Үйлдэлээр биеэр. Гэтэл ам нь болдог. Өөрөө биеэр даллага авахулсан юм ам нь яадаг гэхээр хүн ингээд яах гэхээр тэг өөрт нь ингээд туслах гэхээр зүгээр гэдэг нэг бодлын юм нэрлэхүү зан одоо шүү дээ тийм. Нэрлэхүү хүний бас тэр орлогын үүд нь хаагддаг. Яг бол нэрлэгээд байгаа учраас тэр энергийг өөрөөс хаагаад блоклоод байгаа. Тэгчээд надаа яагаад юм орохгүй юм бол гайхаад. Би яасан юм бол би өгөн зүгээр л ах штэ. Би нэг хүнд гай болохгүй л гэж хичээсэн зүгээр яасан гэд. Гэтэл тэр энергийн урсгалын хүнийг амнаас гарч байгаа үг хүртэл нөлөөлдөг. Энергийн урсгалыг өөр хааждаг. Тэгэхээр зүгээр ингийн тэр зүгээрээ гэдэг үг чинь нэг тийм үг бол биш. Тийм уг нь биш. Гэтэл зүгээр блоклдог үг болчиход байгаа. Энергийн урсгал. Зүгээрээ зүг хэрэггүй гэн. Тэгэхээр хүн өөртөө ингээд амнаасаа гарч байгаа үгийг маш сайн бодох хэрэгтэй. Гэтэл энгийн нэг энэ үгийг бодох хэрэгтэй байхад хараалын үг бол бүр хүчтэй байхгүй. Бүр хэлж болохгүй үг нь хүн хэлээд идэг. Тэгэхээр тэгээд эргээд миний амьдрал яагаад дортч үг асуудаг. Жишээ нь өдөр тутамдаа бүр амны онцлог болсон тэр хараалын үг хэлж байгаа хүн амьдрал яагаад дороод байгаа гайхаад идэг. Тэгээд амьдралын дороотох олон нөгөө хараалын үг хэлээд идэг. Тэгээд өөрийгөө тэр энерги тойрогт орчлоо. Тойрогт орсон. Ингээд энээсээ гарч чаддаг. Бас яагаад энэ тойрогт ороод байгаа яваад байгаа өөрөө ойлгодог. Ингээд шаналаад идэг. Ингээд зовоод идэг. Тэгэхээр хүн тэр амнаасаа гарч байгаа, сэтгэлээсээ гарч байгаа энэ бүхнийг өдөртөж сурах хэрэгтэй. Сайн анхаарч байгаа хэрэгтэй. Үгүй бол энэ өөрөө хийж байгаа үйлдэл чинь тий айгүй хичээгээл ингээл даллага авахулаад хийсэн тэр үйлдэл чинь нэг амнаас гарсан үг байхгүй болгож байгаа. Тэгэхээр хүн үйлдэлээсээ илүү төрүүлээд бас амаас хэмжих хэрэгтэй. Тийм биш үү? За тэгвэл хүн болгон өөрсдийгөө хитэнтэй хардаж үзчихлээсэн бах та би одоо надад ямар нэг юм хүн юм хийчээгүй байгаа гэж бодоод байдаг. Зүгээр нэг бүдрэх болвол байхад асуудал гэж миний хувьд боддог. Тэр нөгөө ямар нэгэн далдын шалтгаангүйгээр. Гэтэл тэр асуудал ингээл даймжраал, давтагдаал, гайх хэмжээнд хүрнэ гэдэг чинь бас нэг юм байна гэсэн хардтал төрүүлээд байна да. Тийм шинж тэмдэг байх уу? За нэг иймэрхүү байвал энэ бол энгийн одоо сайнтаа муутагаа буруу зөвтгөөл хорвоо байж идэх юм чинь гээд бодож өнгөрөөж болно. За танд үнэхээр нэг ийм шинж тэмдэг байгаад байвал үнэхээр одоо нэг нь хараалгээ чинь хэн нэгэн хөнгөн хүчтэй юу гэдгийг нэг юм хийцэн юм байна шүү гэж ялахгаар шинж тэмдэг. Эхний ээлжинд бол энэ шууд гарч ирдэг. Жохон байж байгаа гарч ирдэг. Яг тэгэхээр тухайн хүн дээр тэр нь энерги нь боловсроод яваад байдаг. Боловсроод удаж ирээд яг өөрт нь бодит физиологт нөлөөлж эхлээд тэр өвчин янз бүрийн тэр энергийн цогцлтууд нь нөлөө үзүүлдэг. Тэгэхээр ер нь бол энэ бусдаас ирж байгаа тэр муу энерги тий хараацсан байна, тэгсэн байна, намайг гэсэн байна гэдэг. Энэ ихэндээ ингээд хүний амьдрал шууд яг өнөөдөр нөлөөлөхгүй. Удаан хугацааны дараа нөлөөлж эхэлдэг. Энд юу гэж хэлэхээр дараагийн нэг өвчлөл үүсэж байгаа. Хойлоорс өвчлөлийн тухай. Нийт өвчлөлийн 80% нь тэр өмнө боловсрж байсан тэр энергийн сөрөг эрчмийн тэр боловсролт явагдаад яг цаг нь болохоор анхны өвдөлтөд өгч эхэлдэг. Энээс өмнө хүн тэгвэл яасан байх хэрэгтэй гэхээр хүн өөрийнхөө сэтгэлийг засах хэрэгтэй. Давхар тэр амьдралынхаа тэр зөв хэмнэл, зөв тэр урсгалыг байнга сэлгэж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол дан ганц миний энерги сэтгэл ингээ сайхан байгаа. Гэтэл амьдрал руу орж ирж байгаа тэр урсгалууд байна. Тэр агарын урсгал, энергийн урсгал тий энэ босоод энэ буян нүгэл энэ бүхнийг зөв авч явахгүй бол бас болохгүй. Хар цагаан хил амны тухай бас асууж тодруулмар санагдаад хүн болгон сайхан л явж байвал хүмүүс намайг магтаад нэр хүндтэй сайхан байвал сайхан болоод байгаа юм шиг боддог хэрнээ манай монголчуудын уламжлал сэтгэлгээнд цагаан хил ам хөрхийг гэлтэгдэг штэ. Энэ тэгээд нэг одоо миний л сонссноор тийм ээ хар хил амнаасаач айхтар юм шиг бас ингээл ном цагаан хил амны ном гээл байдаг штэ. Учрыг мэдхгүй хэрнээ тэгэл хүмүүс уншуулж л байдаг хар цагаан хил амны ном. Энийг яаж тайлбарлах вэ та? Хүний айц.
хүн ингээд өөрт нь орж ирж байгаа тий. Бусдын тэр цагаан лам хөрчгүй гэдэг үг нь өөрт нь орж ирж байгаа сайн энерги урсгал ба. Тэрийг айцаасаа болоод буцаагаал гаргаж түрүү нөгөө нэг зүгээрээ гэдэг үг шиг зөв тайлах хэрэгтэй юм байна. зүг тайлах хэрэгтэй тий. Дахиад нөгөө нэг өөрөө амнаасаа болоод энерги буцаагаад өөрлөө нөгөө нэг сайхан юм орж ирэх гэжээд л амд хүрүүлээд уурч. Тийм үү яасан дээр хөр ядаж зүгээр чимээгүй л байсан тэр. Зүгээр чимээгүй. Чимэг ажигл. Бяцлагч хүн дандаа ямиг ажигладаг. Ажиглаж тэрний дараа тэр үйлдэлээ гаргадаг. Шууд ингээд хүн өөрөө нэг биеийн хөдлөөс төрүүлээ хам хөдлөөд байдаг. Тэгэхээр хамаа сайн удирднаа л гэсэн. Хэлж байгаа үгнийхээ цаад утгыг өөрөө ойлгодог байх хэрэгтэй. Энэ надад юм орж ирэх гэдэг тийм. Орлого орж ирэх гэдэг. Гэтэл би хэрэггүй гэдэг. Тэгсэрнэ би дадлаг ахуулаад ингээд арц хүж уугуулаа суугаад байдаг. Тэгээд үйлдэл хоорондоо таарахгүй байхгүй. Тэгээд бас тэр хүний амьдралын тэр ол зам гэдэг зүйл чинь бас зүгээр шууд дуудаад бас аваад ирчихгүй. Бас буян шаардна. Тэгэхээр буйнаа тэгээд бас ямар зорилгоор хийж яах гэдэг чинь дараа нь гарч ирж байгаа. Хүмүүс мөнгөний төлөө буян хийгээд л энэ чинь бас буян биш. Тэ. Нэр хүндийн төлөө буян хийгээд л энэ чинь бас буян биш. Зөв сайхан сэтгэлээр хийж байгаа буян яг илүү нөгөө нэг тооны араас биш чанарын араас хийж байгаа буян яг жинхэнэ үр дүнгээ өгдөг. Гэтэ тэр нь анханасаа хүлээлт байх хэрэггүй. Хүлээлт үүсгэсэн буян чинь бас буян биш болж байна. За би ингээд тусалцаа одоо удахгүй юм орж ирнэ. Тэр юм орж ирдэг. Яг л хүлээлт. За их нарийн байна. Хүмүүстэй хил ам зүрдэг байдаг юм уу? Эсвэл миний сэтгэлд нэг сэртгийс нэг жоохон эвгүй юм тохиолдоход одоо миний л итгэл үнэмшил юм да. Гэртээ очиод шууд ингээл санаж байгаа л нэг эвгүй юм чи мартагдахгүй шүү дээ угаасаа. Өрчөө онгоолгоол нэг сүү балгачдаг байхгүй юу? Тэр намдаа өөртөө сэтгэлдээ за ингээд надад муу юм болохгүй нэ гэд итгээд цайруулж байгаа нь. Энэ одоо үнэхээр нэг монгол хүн чинь сүүгээ дээдлээл бүх юмаа сайхан сүүн цацал гэж ярьдаг штэ. Би сэтгэлээ хураад байна уу? Үнэхээр яг бодит болж энэ надад нөлөөлөх үү? Одоо тэр хүн бит хоёрын хооронд ямар нэг юм битгий болоосоо л гэж хүсэж дээ штэ. Энэ бол сүүтэй холбоотой нэг юм байна. Тухайн зүйл чинь нөлөөлнө. Яагаад гэхээр хоёр шалтгаан. Нэг нь өөрөөс гарч байгаа энерги. За ингээд буюу энийг шинэ ухаанд бас арай өөрөө пласебо эффект гэдэг. Тухайн хүний өөрийнх тэр итгэл үнэмшлэлээр суурилсан энергийн нөлөө. Хүн сүү усныхаа дараа за надад одоо муу юм тохиолдохгүй дээ гэдэг тэр гарч байгаа итгэл чинь өөрөө тухайн тэр ирэх гэж байгаа, ирж байгаа тэр хар арчмыг хүчтэй зогсоодог. Энд сүү ямар үүрэгтэй гэхээр тухайн тэр итгэл үнэмшлийг төрүүлж байгаа арга хэрэгсэл. Давхар сүүнээс гарч байгаа тэр амьд сүүн эсүүд нь өөрөө тэр энергийг тэтгэж тижээж яадаг. Тэгэхээр сүү уух үед илүү өөр юм чинь тэр бодож байгаа бодол бас хүчтэй хамгаалт болж чадна. Тэгэхээр энэ бол зөв үйлдэл байна. За өнөөдөр хоёулаа 3 сэдвийг багцлж ярьж байгаа. Яг одоо энэ 2 дахь сэдв хараал гэж юу юм бэ? Үнийг тойрж ярьж байна. Илүү дэлгэрүүлж болдоггүй, төлөөстэй байдаг гэж байгаа учраас ер нь ингэсэгээд болох байхаа. Түрүүн та хэлэхдээ хараал хийлгүүлж байгаа хүн төлөөстэй, аюултай гэж ярьсан. Тэгвэл тэр хийж байгаа айхтар хамсаатанд ямар төлөөс байна? Хийж байгаа хүн өөрөө тухайн хүний сүнс там дунд. Яагаад гэхээр тэр олон хичээ өөрийнхөө тэр хийсэн үйлийнхаа үрээр ямар хүмүүс зовж байгааг одоо олж харах хэрэгтэй байхгүй. Хүний мөнгийг авчаад хүн хараагаад тэгээ тэнд нэг хүн зовно шүү дээ. Хүний амьдралд ингээд мөнгөний төлөө өөр нэг хүнийг зовоосон тэр үлийн үрээр тэр сүнс зөвхөн тамдлаа. Яагаад тамдаж? Яагаад тэгэхээр энэ хүний сүнс өөрөө сөрөг эрчмийг өөртөө хоригдлуулж байгаа. Сөрөг эрчмийг хоригдлуулсан сүнс хүнд байдаг. Хөнгөн биш. Буюу дээшээ дигдэхгүй доош унаа. Тэгэхээр доор юу вэ? Доор энэ бол зөвхөн кино толгойд шүү. Ягаад доор байдаг шалтгаан нь өөрөө хүнд тэр хүний тэр хар муу сэтгэл чинь хүнд байдаг. Хар муу юм бодож явдаг хүн дандаа хүнд сэтгэл зүйтэй байдаг. Сайхан бодож явдаг хүн дандаа хөнгөн шингэн байдаг. Болно сайхан гэдэг юмыг асуудлаас гарахдаг хөнгөн гардаг. Хар муу сэтгэлтэй хүн маш хүнд гардаг асуудлаас ингээд зууралцаад гарч өгдөг. Тэгээ энэ байдал нь өөрөө хүний сүнсэнд тэр хүнд чин маасыг үүсгэдэг. Энэ нь доошоо яг физикийн хувьлаар л юм доошоо ундаг хүнд юм. Доор унахад юу байна гэж. Доор унахад халуун тэр дэлхийн цөмд байгаа халуун элч байна. Энэ халуун элч нь яг
энгийн бидний нөгөө хэрэгэлдэг амьдралд хэрэгэлдэг төмрийн үйлдвэртэй адилхан. Бид нар ингээд төмрийг хайлуулж агаад ийм төмрийн хайлмаг болгож агаад өөр хивэнд оруулаад цутгахад төмөр амархан хивэнд ордог. Гэтэл тэр төмрийг хүүд усанд хөргөөчөөд хивэнд оруулахад орохгүй шүү дээ, хатуу төмөр. Тэр хүний сүнсэнд байгаа тэр мэдээллийг устгахын тулд тэр хоримтлагдсан тэр хар эрчим энергийг устгахын тулд тэр чинь өөр хүнд байгаа учраас доош унтчих. Доор унаад дэлхийн тэр байгалийн физиологиороо яг тэр физикээр халуун тэр элчинд хайлж гаднах тэр бүрхүүлэн устчихдаг. Энэ нь цэвэрлэгээний процесс. Тэгэхээр хараал хийсэн хүнийг юу хүлээдэг вэ гэхээр цэвэрлэгээл хүлээдэг гэж ойлгож байна. Тэр юуны ихээр хийсэн тэр хараалын үйлийнх нь сүрэг эрчмийн цэвэрлэгээ. Тэр хүний тийм цэвэрлэгээл хүлээж байгаа. Тэгсэн чинь одоо би нэг ийм муухай юм хийгээд байгаа хүмүүсийг тэр ертөнцийг хүлээлгүйгээр энэ ертөнцид нь ч бас зүгээр ойлгомааргүй санагдаад ах юм л да. Тэгэхээр хүмүүс чинь дараагийн төрөл байтугай маргаашаа бодохгүйгээр муу юм хийгээд байна штэ. Яг энэ амьдралт нь өөрт нь тийм сүрэг юм байх уу? Одоо ингэ сонсож байгаа хүмүүс одоо хүсний дараа одоо тамд яваажинд очно хамаа алга гэж цайцсан хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүсийг яах вэ? Энэ хүний амьдрал юм. Бид бол зөвхөн тэ 60 жил, 80 жил, 100 жил амьдрна. Гэтэл энэ зүгээр махан бие дээрх амьдралын тоо. Гэтэл махан биенээс босоод амьдралын тоо нь бүр асар ихтэй. 1000 жил, сая жил байх боломжтой. Өнөөдөр 60 жил, 80 жилийн жаргалын төлөө сая жил, 1000 жил зовох гэдэг юм уу. Тэгэхээр бид нар ингээд мөнгөний төлөө тэ нэг 60 наслах, 80 наслахын хооронд мөнгөний төлөө амар их нүгэл хийчихэд эргээд тэр нүглийг төлөх гэж 1000 жил зовол яах вэ? Энийг л өөрөө сонгож байгаа гэсэн. Тэгэхээр харьцуулт байгаа. Бидний амьдралын энэ махан биений хугацаа бол богино. Гэтэл сүнсэн биений хугацаа чинь маш урт. Тэгэхээр энэ махан биендээ тэр хүн хорогдоод ухамсаргүйгээр шийдвэр гаргаж байгаа гэсэн. Гэтэл цаана байгаа тэр өөр хүчнөө юм хийх цаг хугацаа байна. Тэрийгэ золиослж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүний хувьд бол нөгөө нэг 3-аас 10 төвшний ухамсарын хамгийн доор байна гэсэн үг. Хадгуустай шинжтэй гэсэн үг. 3 дугаар төвшний ухамсартай учраас л ийм үйлдэл хийгээд байгаа. Гэтэл энийг өөр төвшнөөс илүү дараагийн дээдлийн төвшнөөс нь харж байгаа хүн энийг юу гэж харддаг вэхээр хоёр янз. Нэг нь энийг засгаж оролдог. Нөгөөдг нь яг зүгээр л орчдөг. Уугийн чамаар үүлийнхээ үрээр л болно гэсэн. Тэгэхээр засгаж оролдох тэр цаг хугацааг бусдыг биш өөртөө л зориулаад арай л гэж би боддог. Надад бас нэг сонирхол төрөөд байсан. Энэ одоо бясалгал, йог, тэрэн, хараал гэл бас энгийн сэдвүүд биш. Таныг ярьж байхад миний ингээл зарс хийсэн мэдрэмж ингээл төрөөл бас айхтар юм бэ. Нэрээ юу илээ гэсэн бодол төрөөл яваад байгаа. Өөрийгөө яаж хамгаалдаг вэ? Энэ ингэдэг. Хүн эхний төвшнүүдэд ямар нэгэн эд зүйлсээр өөрийгөө хамгаалдаг. Төвшин ахих тусам эд зүйлс хэрэггүй болдог. Энд яагаад гэхээр хүний ухамсарын төвшин. Ухамсарын төвшин тэр энергийн сөрөг эрчмийн төвшнөөс илүү гараад ирэхээр эд зүйлс ашиглаж өөрийгөө хамгаалах шаардлагагүй болдог. Тухайн тэр гаргаж өөр дээр ирж байгаа тэр доод төвшний давтамжаас илүү өндөр төвшний давтамж өөрөөсөө ялгаруулахад энэ нь өөрөө хамгаалт болдог. Тэгэхээр өмнө тэр өндөр төвшний энергийг гаргаж чадахгүй байсан үед яаж хамгаалж ирэх вэ? Өөр ямар нэг эд зүйлээр хамгаалдаг. Яг бол өөрөө чадахгүй байх учраас. Өөрөө хичээлээд дасгалд сургуульд хийгээд урт хугацааны дараа энэ эд хэрэгсэл нь хэрэггүй болоод хүн өөрөө ухамсараасаа өөрөөсөө ялгаруулж байгаа давтамж энергээр өөрийгөө хамгаалдаг. За тэгэхээр одоо таны хувьд бол ингээд энергиэрээ давтамжаараа хамгаалаа явчих чинь. Одоо жишээ нь бидний төвшний сонсогчд зөндөө олоолаа хэдэн мянгаараа байна. Энэ хүмүүс яаж хамгаалах вэ? Одоо зүгээр ингээд хүзүүндээ сахиус зүтсэн байдаг, хуруугаартай янз бүрийн бүгж одоо нөгөө металл зүүсэн байдаг. Энэ бол нэг талаараа хамгаалалт. Одоо эмэгтэй хүмүүсийн хувьд мөнгө идэлэл ч юм өөрийг нь хамгаалж яадаг, алт өөрийг нь хамгаалж яадаг гэл энэ ойлголтууд байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд сонсож байгаа хүмүүс яаж өөрийг нэрээ хамгаалах вэ? Өөртөө ингээд сахиус эд зүйлсээр хамгаалж байгаа хүмүүс байдаг. Тэгсэрнээ муу үйл хийгээд идэх хүмүүс байдаг. Өөрөө хамгаалтай. Тэгсэрнээ сэтгэлээсээ муу үйлийг гаргадаг, муу үгийг хэлдэг, худлаа ярьдаг. Өөр ямар нэгэн зүйлийг хийгээд байхаар
тэр сахиусны хэрэг байхгүй. Өөрийгөө ингээд буюу өөртөө юм хамгаалтын бүрхүүлэндээ юм нүх гаргаад хүнээс гарч байгаа тэр айх, цочих, сүр гэрчим, тэр уур хилэн гэвэл хүний энергийн тэр аавра бүрхүүл дотор нүх гардаг. Энэ нүх чинь гадны нөгөө нэг өөр түр гойлаарсан альбин тэр энэ орох бүрэн боломжтой ингээд нүх үсчдэг. Тэгэхээр тэр сахиусаар хамгаалаад өөрөө тэр сүр гэрчим муугийг хэлж байгаа үед энэ хамгаалт ингээд нэг цоорхон нүхүүсэд идэх. Тэрүүгээр нь юм орж ирдэг. Тэгэхээр яаж хамгаалах вэ гэдэг? Сахиус зүүж болно, хамгаалт зүүж болно. Гэхдээ үг хэлээ сайн анхаарах хэрэгтэй. Өөрөөсөө гарч байгаа тэр үг хэл. Хоёрдугаар сэтгэлээ. Хамгийн чухал зүйл нь юу гэхээр хамгийн хүчтэй хамгаалт нь юу гэхээр өөрөөсөө өндөр давтамж ялгаруулах. Тэгэл болоо. Энэ нь өөрт ирж байгаа тэр сөрөг нам давтамжийг өөрийнхөө ялгаруулж байгаа өндөр давтамжаар цохих буюу устгах, дарангуулах байдлаар өөрийгөө хамгаалдаг. Давтамжийг ингийн бид нар одоо өндөр давтамж ялгарч байгаа үгүйгээ яаж мэдэх вэ? Одоо яах ёстой мөлөө тий? Энэ хаанаас гардаг вэ? Энэ хүний тархинаас болон зүрхнээс гардаг. Тархинаас болохоор юу гардаг вэ гэхээр соронзон долгино. Зүрхнээс цахилгаан долгино. Тэгэхээр энэ хоёроо нэгтгэх хэрэгтэй. Зүрх тархи хоёроо нэгтгэх гэсэн үг. Тэгэхээр бодож байгаа, хүсэж байгаа зүйл хоёроо нийлүүлнэ гэсэн үг. Би бодож байгаа юм өөр юм бодсон юм, хүсэж байгаа юм өөр хүсээд гэсэн үг биш. Нэг юм бодож, нэг юм хүснэ. Нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. Тухайн нэг зүйл дээр анхаарлаа төвлөрж байгаа үед хүний давтамж өсч эхэлдэг. Гэхдээ тэр нь эерэг зүйл байх хэрэгтэй. Түүнээс буруу те улгай их гэдэг чинь тэн дээр төвлөрүүлж байгаа бол чинь анхаарал өндөр давтамж шилжихгүй. Байнга унждаг. Гэтэл эерэг сайн сайхан зүйл дээр хүний бодол болон хүсэл тэмүүлэл сэтгэл нь нэгдээд ирэхээр давтамж өсдөг. Тэгэхээр зүрхээ чагна. Бас өөрийнхөө оюун бодлыг ажиглана. Ер нь хүнээс тэр эерэг сайн зүйлийг дууддаг давтамж нь тархинд байдаг. Тархинаас соронзон долгион ялгарч байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс ярьдаг манифест гэж байна шүү дээ. Ямиг дуудана гэдэг. Энэ хаанаас гардаг? Хүний тархинаас гардаг долгион. Гэвч тэр дуудаж байгаа зүйлээ авчрах хэмжээний хүчтэй биш болно гэдэг нь бас хэрэггүй шин. Гэтэл хүмүүс дахин дуудаад идэх. Тэг яагаад хэрэггүй юм бол гэдэг. Миний хэлж байгаа үг нь буруу юм болов уу гэдэг юм те. Гэтэл гаргаж байгаа тэр давтамж нь бас хүрхгүй гэж болно. Тэгэхээр давтамжаа хийх хэрэгтэй. За хараалын тухай хараал гэж юу болох? Хараал хийж байгаа, хийлгүүлж байгаа хүмүүс ямар төлөөс төлдөг тухай ер нь бол ингэ болчлоо гэж үзгөө. Тэгээд За тэгвэл одоо үлийн үр нөгөө айхтар үлийн үр чинь нэг бодлын их сайхан л үлийн үрд итгэдэг болвол одоо юм нэг аятайхаа эерэг болоод дуусчихна гэж бодоод байна. Тэгэж болохгүй шүү. Үлийн үр хаалгаанд орохгүй шүү. За үлийн үр гэж байдгийг шүү гэл хүн болгоно л мэддэг. Гэтэл тэр үлийн үр нь энэ насны төлөөс хариуцлага хийдэ тийм ээ одоо энгийн үгээр байх юм уу? Эсвэл одоо дараагийн төрөлтөө одоо хэрэгжих хариуцлага юм уу? Энэ яагаад үйл үр байгаад байгааг бас ойлгох хэрэгтэй. Би өнөөдөр гараа хөдлөх нь өөр нэг ямар нэг үйлдэл. Гэтэл миний гар хөдлөх, хөл хөдлөх тийм хөлөө хөдлөхөд гудамжинд талхах, гараа хөдлөхөд ямар нэгэн зүйлийг барьж авах. Энийг хийж байгаа үед надаас юу ялгарч байна гэхээр сэтгэл ялгараад байна. Ингэж хиймсэн, тэгж хиймсэн гэдэг сэтгэл. Энэ гаргаж байгаа сэтгэл маань хөрөнгөсөн давтамж долгион ялгаруулж байгаа. Одоо эндээс нэг үйл үр нөсөж байгаа. Бид нар ямар нэгэн ингэж CD-н дээр те ямар нэгэн пянзан дээр ингээд дуу бичдэг дээр үед. Энэ үед ингээд яг тэр дууныхаа давтамж гэрцэр ингээд CD-н дээр бичиж байгаа штэ. Лазераар ч юм уу. Тэгэхээр энэ давтамж тэр CD-н дээр хуулбарлагдж байгаа тэр дуу аваа шиг хүнээс гарч байгаа тэр давтамж нь өөрөө нэг үйл үрийг бүтээгээд байгаа. Хаана бүтээж нь хүний өөрийнх нь дотоод энэ хүрдний системд нь энергийн давтамжийг бүтээгээд идэг. Надаас гарч байгаа сэтгэл. Би ямар нэгэн үйлийг хийхдээ ямар нэгэн сэтгэл гаргаж байгаа. Тэ. Жишээ нь муу сэтгэл. Тэр нэг хүнийг очоо хорлолцъя гэдэг. Хорлох гээд бүр ингээд гудамжинд халахаа явж байгаа. Нөгөө нэг ямар нэгэн байдлаар тэр хүний эд хөрөнгөийг эвдэх гээд явж байгаа. Энэ үед надаас ямар нэгэн тийм сөрөг энерги сэтгэл гараад байгаа. Энэ нь өөрөө нөгөө яриад байгаа үйл үрч. Энэ гарч байгаа сөрөг энерги чинь өөрийн дотоод хүрдэн дээр хураагдж байна. Энэ хураагдсан мэдээлэл чинь өөрөө нэг
ярьсан бензин дээр бичигдээд байгаа дуу авь шиг, CD-н дээр бичигдээд байгаа мэдээлэл шиг, дата шиг хүний хүрдэн дээр хүн өөрийнхөө үлийг хурааж аваад байгаа. Эргээд энүүгээрээ үйл өөрийнхөө төлөөсийг төлөөд байгаа. Энүүгээрээ өөр дээр нь хураагдаж, тэр хүрдэн дээр нь хураагдаж авсан тэр сүрэг ирчим. Энд чинь буцаагаад миний амьдралд намайг ямар нэгэн ажил хийхэд саад болоод байгаа. Яг би өмнө нэг хүнийг хорлоод ямар нэг төргийн сүйдэх гээд гудамжинд бүр ингээд зорж очиад алхаж байгаад юм нэвдэлчээд буцаа гэртээ ирсэн. Энэ үед надаас тэр айгүй их уур бухимдал, стресс, үцэн ядалт ялгарч байгаа. Энэ нь миний хүрдэнд хоригдсан байхгүй. Хадгалагдсан мэдээлэл. Дахиад энэ мэдээлэлч устдаагүй. Энэ мэдээлэлтэйгээ би буцаад өглөө нь ажилдаа яваад ажил дээр очиод ажил хийх гэдэг байхгүй. Тэгсэн чинь миний ажил бүтэхгүй. Тэнгууд би яагаад ажил бүтэхгүй юм гэж бодсон. Яг миний дотор хураагдсан тэр үлийн үр буюу тэр мэдээлэл дата чинь намайг миний ажилд саад болоод байгаа. Энийг л ингэ зөв ойлгохгүй хүмүүс л нэг үлийн үр хүсний ширхэг шиг хаалга андуурдаг байлаа. Тийм. Яг ингээ айлын хаалга аяга яваад авч штэ. Энэ хүний дотор байгаа учраас л хаалга андуурахгүй байхгүй. Гэтэл хүмүүс нэг араас нэг юм дагаа явж байгаа гэж бодоод байдаг. Бид нараас юм дагдгүй. Бидний дотор хамт яваад байгаа байхгүй. Бидний үйл бидний дотор яг одоо хамт байгаа. Тэгэхээр энийг устгаж, зэвэршүүлж хариуцах хэрэгтэй гэж. Өөрөөсөө шалтгаалдаг юм сонсоод исэн чинь их юм байна. Өөртөө ирэх гэж байгаа ямиг зүгээр гээд одоо ингэ нэг юм илдэг үгээр болиулчих байна. Тэгсэн чинь зүгээр өөрөө дотроо эвгүй юм бодсноосоо болоод өөрийгөө үлийн үрээрээ ингээд хорлчж байна. Тэгэхээр энэ үлийн үр чинь уг нь бол ингээд аятайхан юм бодоод миний ажил бүтээл ингээд хинч гим хоргүй байвал үйлчлэхгүй байхгүй л гэж болохоор идэм биш үү. Түүнээс биш одоо нөгөө үлийн үр удамшин өмнөх хэн нэгний ах дүүсийн аав ээжийн үлийн үр надад наалдна гэсэн ойлголт байх уу? Бид нэр хамтдаа тэр үйлийг хийсэн бол. Үйл үр хуваалцсан. Тэг наалдах биш хуваалцж байгаа. Хамт гэр бүлэрээ нэг юм хийсэн бол тий. Хамт гэр бүлэрээ очиж нэг айлын юмыг очоод аваад идээд дуудсан бол хам хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм байна тий. Тэгжил нөлөөлөхөөс хүний тэр гудамжинд явж байгаад хийсэн юм надад ямар ч юм байхгүй. Би тэнд хамтарч л хийгээгүй бол. Энэ үйл үүрэнд бас нэг өөр хөлбөр яваад. Хам хэрэгтэн байх. Тэгэхээр хүн энэ үйл үүрийг баян бидээ хурааж хөндлөж авч явдаг шүү. Хүний дотор энэ бичигддэг энэ одоо яг юм CD шиг тий дата мэдээлэл хурааж авдаг энэ нэг юм хард диск яваад. Энийгээ бид нар жишээр арай өөрөөр юу гэж хэлж болох вэ гэхээр нөгөө нэг хүрд гэж хэлж байгаа. Хүрд буюу мэдээллийн тэр цангилааны тэр одоо яг төв мэдээллийн цангилаа. Энэ ямар мэдээлэл вөхөр хүний өөрийнх нь нөгөө сэтгэлээс гарсан тэр хар муу сэтгэл, сайхан сэтгэл. Энийг юугаар илэрхийлдэг вөхөр эерэг болон сөрөг энергиэр хэрэг эерэг энерги ялгаруулна, хэрэг сөрөг энерги ялгаруулна. Энүүгээрээ тэнд нь хураагдаад яваад байгаа. Нэрээ тэгж ярьдаг штэ, ингэж ярьжсэн хүмүүсийг олон сонсч байсан. Тэр нэг тэгцэн байлаа штэ гэл аргагүй дахил олон муу юм хийж авсан хүндээ үлийн үр нь иржтэй гэл ярьж яадаг штэ. Тэгтэл тэр хүмүүс өөрсдөө энэ тухайг хайхтар судалсан хүмүүс биш байдаг. Тэгэхээр монголчууд бид нар мэдгүй байгаа юм шиг хэрнээ мэддэг. Судлаагүй юм шиг хэрнээ судалдаг. Одоо энэ сэдвээр ярихад эсэргүүцэд байдаг хүмүүс ч гэсэн үлийн үр нь гэж хизээ нэгэн цагт хэлжилсэн баг та. Тий, тэр үйл өөр ингээд байнга болсроо л яваад байдаг. Шууд өнөөдөр хийсэн юмны өөр маргааш гараад ирэхгүй шүү дээ. Өнөөдөр тарьсан ургамал тэг үрийн дөнгөж өнөөдөр суулгахад маргааш цэцэг урахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан цаг хугацаа юм болсроод идэг. Гэхдээ хизээ гарч ирдэг үед энд яг нэг өдөр хүнийг яг гиндүүлж гарч ирдэг. Хүн гин алддаг байхгүй. Нэг өдөр гин алдаж яваад бүдрэх. Дөрөв тавьсан би ингээд бүдрээд унтсан энэ ч нэгсэн юу биш байх гэж. Энэ хүртэл үйл үүрээд. Санаандгүй нэг өдөр тэр үйл үүр гарч ирдэг байхгүй. Гиндүүлж аваад бүдэрч ундаг. Жишээ нь энгийн хүнд бүдэрч унаад маш том гэмтсэн тохиолдод тийм. Хөл гараа хуглах, толгоо тархиа ингээд гэмтэх. Энэ нөгөө нэг үйл үүр чинь болсроо яваад. Нөгөө нэг өмнө ингээд хураагдаж явжгаад өөрийнх нь гин алдах, өөрөө ингээд нэг анхаарал сарних тэр мөчөд бүдэрч унаж байгаа. Жохон бүдэрч унахад маш том асуудал үүсдэг. Тэр үйл үүр хураагдаж яваад байдаг. Гэхдээ энд итгэх хүн зөв. Яа тэгэхээр намайг ингээд бүдэрч унсны төлөө тий намайг одоо баг ингээд хар муу үйлдэл болгочихж байгаа юм тий чигээд. Тэгэхээр энэ шууд ингэж бодлогоогоор хүн өөрийнхөө юм тий өөрийгөө сайн ажиглах хэрэгтэй. Үргэлжлээд зааж би яалаа. Би яагаад өнөөдөр бүдрэн унч. Энэ юунаас болсон?
Би анхааралгүй байж байгаад унснаа. Эсвэл анхаарал явж явах хүртэл өөрөө бүдээд унснаа. Зарим тохиолдолд хүн анхаарал нь бүр ингээд яг ингээд хараад явж байхад хүртэл асуудлууд гардаг. Бүр ингээд бүр мэдээд тахт хүртэл. Тэгэхээр энэ хүртэл бас цаанаасаа өөр хүчтэй тийм дайрлага бас байдаг. Дайрлагаас болох юм. Тэгэхээр энэ дайрлага бас ингээд үйл үүртэй холбоотой. Яагаад тэгэхээр тэр хүн дээр ирэх ёсгүй юм ирээд байгаа юм шиг. Бас нэг удмын асуудал байгаа учраас өөр төр юм хөөд ирдэг. Нэг өдөр гиндүүлээд. За үлийн үрчин төгөл нарийн яваад исэн чинь илүү дэлгэрүүлмээр асуумаар санагдчихлаа. Тэр одоо жишээ нь би энэ мөнгөөрөө талах худалдаж аваад тэгээ талах маань дууслаа. Одоо нэгсэндээ худалдаа үлийн үрээр ингээд дуусчлаа гэж одоо дуусаад төлбөрөө төлөөд ингээд арилчих уу? Шинэ ингээ хураагдаад яваад ах уу гэдэг юм. Юу гэх юм бол би ингээ бодоод байгаа хэрнээ яг асууж чаддаггүй. Одоо би нэг эвгүй муу юм хийж агаад магадгүй мууяр гэд моддог штэ зөв юм болов. Ингээд мүдэрч унаад хөлөө эвгүй болгоод ингээд тэр үлийн үр маань цайрчж байгаа мó. Эсвэл ингээл шийтгүүлээл дахиж нэмэгдээл явах уу? Энэ арай өөр тохиолдлууд бас байна. Юу гэхээр тухайн тэр төлөгдөх үе гэж байна тий. Төлөгдөөд дуусаагүй үеийг араас үргэлжлээд нөгөө нэг гимтэж бэртэж ерөөс зүгээр болдгоо. Нэг бүдэрхээр 7 бүдэрнэ гэл байдаг да юм тий. Нэг гараа гимтээсэн чинь за ингээд болчих юм бол зүгээр араас нь хөлөө гимтээсэн. Ингээд гар хөлөөр нь хоёулаа гипстэй бод. Энд чинь нөгөө нэг бүр цаана нөгөө нэг нэхэл хатуутай юмнууд яваад байгаа. Нэхэл хатуутай. Зарим нь бол нэхэл багтай жижигхэн зүйлэж бол тий. Жижиг гарлага, жижиг зүйлсүүд. Тэгэхээр энэ тус тустай ойлголт учраас яг энэ тэр гэж ярих нь өөрөө бүр илүү нарийн тухайн нөхцөл болгон дээр өөр тайлбар гарч ирнэ. Харин түрүүн жишээд идж байгаа зүйл дээр бид ингээд Монгол хүн хоньны мах идэж байна. Хоньны мах идэлэн тэгээд хоньны мах дэлгүүрээс худалдаж авахдаа дэлгүүр худалдагч мөнгө өгч. Мөнгө өгөөд энэ худалдагч зарж байгаа. Тэгээд би худалдаж аваад идэж байгаа. Энэ одоо юу гэдэг ямар нэг үйл үр нүгэл байхгүй тийм. Хэрвээ байдаг бол энэ худалдагч амтны аим тасалсан гэдэг ч юм тийм. Юу хэлэх гэдэг нөгөө нэг амтны аим таслаад махыг идсэн гэдэгтэй л. Олон тохиолдолд бясалгагч хүмүүс бас мах иддэг, мах иддэг. Тэгэхээр бясалгагч хүн дээр яадаг вэ гэхээр энэ хүний дотоод сэтгэлийн асуудал байдаг. Зарим тохиолдолд үнэхээр өөр хатуужлаар тийм би мах идэхгүй гэж цагаан болтон болоод бясалгал идэх хүмүүс байдаг. Зарим нь мах идээд бясалгал идэх хүмүүс байдаг. Энийг эрүүл мэндийн шалтгааныг тайлбарлаж болно. Гэвч өөр шалтгаан ба. Энэ юу гэхээр сэтгэлээ ангид байхлах гэж. Энэ юу гэхээр миний сэтгэл би мах идчихлээ гэдэг тэр үлийн үгтэй би ингээм таалаад идчихлээ гэдэг тэр нэг юм нүгэл гэж боддог тэр сэтгэлээс ангид байна. Энэ нь юу гэхээр нүгэл үржиж болно гэсэн үг ш. Энэ тухайн хийж байгаа үйл нь өөрөө ямар зорилгоор хийж байгаа гэдэг. Би зөв зүгээр явж байсан амтны амиг хороогоод шууд зүгээр нэг баяр тэмдэглэж идэж уух гэж идэж байгаа биш. Яг амьдралын шаардлагаар бясалгал номоо хийгээд бясалгалынхаа хугацаанд өөрийнхөө дотоод эрчмийг сайжруулах зорилгоор тухайн амтны махыг идэж байгаа. Хоёрдугаар энэ тухайн амтны махыг идэж байхад миний сэтгэлийн тэр зориулга ба. Би ямар зорилгоор идэж байгаа гэдэг тэр маш сайн ухамсарлаж байгаа учраас энд тийм одоо үгдийн бясалгач хүн мах идэж байгаа нь чиний буруу. Наа чи ингээд чи мах идэж байгаа бол худлаа юм байна гэдэг тэр ойлголт биш. Хүмүүс юу гэж боддог вэ? Бясалгач хүн мах идэх ёсгүй шүү дээ. Тэгээ ялангуяа гэгэрлийн зам үрж явж байгаа хүн яагаад мах идээд байгаа? Энд чинь ингээ үүлээр хураагаад гэгэрхгүй шүү дээ гэдэг. Гэтэл идэхэд хүртэл очроо. Ямар очроо нэхэр зайчлах. Идж байгаа махаа 35 6 7 буюу түүнээс дээш зайчлах хэрэгтэй байдаг. Энэ нь яадаг вэ? Тухайн маханд агуулгаж байгаа тэр амьтныхын сөрөг эрчим мэдээлэл буюу яг тухайн амьтан амиа өөх үед тэг яг ингээд тухайн хоньыг гаргаж явах үед тэр амьтан үхээ мэдэж байгаа. Үхээ мэдээд айцтай байдаг. Тэр айц маханд шингэсэн ба. Тэр махыг идэх үед бясалгагч хүний тэр бясалгалд нөгөө нэг сөрөг эрчим бас орж ирдэг. Тэгэхээр энийг оруулахгүй тулд яадаг вэ? Махыг олон зайчилдаг. Олон зайчилснаар яадаг вэ? Тухайн маханд агуулгаж байгаа мэдээллийг задлж устгаж идэг. Буюу шүдэрээ тэрийг худалж идэг. Эндээс үүсч нөхөр бясалгагч хүн мах идэж болж байгаа юм уу болохгүй юм гэдэг. Идэхдээ өөр ингэсэн тэр арга барилтай. Маш олон зайчлах хэрэгтэй. Ингэж байж тухайн бясалгалд нь саад болдгоо. Тэр гэгэрэлд нь саад болдгоо.
ийм идэх аргууд гэдэг. За энэ бясалгач хүний хувьд бол ингэж бодогдчихэв. Одоо би хүүхэд байхдаа эсвэл одоо нэг хэдхэн жилийн өмнө ялгаагүй хонь гаргаал мах идчих байхдаа ерөөсөө ингээл юм чиний боддгоо. Хонь бол мах. Ингээл угаасаа эцээр л өссөн. Цаашид эцээр байна гэд ерөөсөө энэ тухай боддгоо байсан. Тэгсэн одоо саяхнаас одоо хөдөөгүй гэж ярьдаг шүү дээ. Хотоос л ингээд эмээлтээс маха хонио худалдаж аваад ингээл гаргаал нүдэн дээр ингээл анзлал өгдөг шүү дээ. Тэгсэн одоо нэг энэ явдал хонь мал гэсэн чинь гинт санаанд ороод бор үзүүтэй нэг хонь гаргаал одоо ингээл идчихэж байгаа юм. Тэгсэн чинь тэр нөгөө хоньны ингээд дүр зураг яагаад ч ингээд нүдэнд ингээд сүлд эмэгтэй хүн чинь ингээд гэртээ хараад хоолоо игээл маха өшгөлөл иддэг штэ. Тэгэхээр л ерөөсөө өмнө тэгж байгаагүй штэ. Насаараа л хоолоо ээж хүүхдүүдэд өгж байгаа штэ. Зурс гэл ингээд бодогдоод тэгээ би тэрнээс болоод за ер нь ингээд ийш хонь мал гаргана гэд махшууланд явахдаа би ер нь явсан ч гэсэн тэр ханыг харахгүй сонгож байгааг нь харахгүй баймаар юм байна да гэж бодсон. Энэ одоо зүгээр л нэг энэ санамсргүйгээр надад тохиолдсон юм сониуч бодол байсан уу? Эсвэл цаагаараа нэг юм өөр бэлдэ холбоо бас байгаа болов? Энэ өөрөө ч нэг ийм мэдрэмж. Өмнөх одоо яг өмнөх төрөл болж байна. Бүр нэлээд өмнөх төрөл дээр тэр амтны ам гэдэг зүйл тийм. Амтны тэр халуун талаан тэр халуун цус амтан байх үеийн тэр сэтгэл зүйн тэр дадал мэдрэмжүүд бидний дотор хамт явж идэг. Энэ өөрөө ч тэр мэдэрсэн зүйл нь ялангуяа тэр өмнө олон жилийн өмнө тэр мэдэрсэн мэдрэмж болохоор тухайн тэр дотоод тэр яг өөрөө чинь тэр өрөвдөх хайрлах тэр дотоод зөнсөн мэдрэмж. Энэ нь өөрөө эмзэг байгаа. Эмзэг учраас тухайн нөхцөл өөрөө чинь зовоод. Тэгэхээр би өмнө хэлжсэн өмнөх дугаар тэр гаднах нөхцөл байдал биднийг зовоодгүй. Бидний мэдэрч байгаа мэдрэмж л биднийг зовоод байдаг. Тэгэхээр тухайн үед өөрөө чинь тэр мэдэрсэн мэдрэмж өөрөө чинь зовоодсэн. Гэвч энэ бодит байдал байгаагүй. Бодит байдал байсан мэхээр тухайн амтан зовж исэн тий. Айжсан. Амиа өгчсэн. Тэр тухайн тэр амтныг харцсан. Гэтэл эндээс өөрөө тэр амтны зовлон өөр тэр хуулбарлаад авч байгаа байхгүй. Бид нар яадаг вөхөр ялангуяа нэг бариач хүмүүс өвчтөө хүнийг барьж байгаад хүний өвчнийг өөр тэр авцсан гэж боддог. Гэтэл яг аваад байдаггүй. Энэ нь тухайн хүний өвчин хуулбарлагдаад байгаа. Тэр хүний өвчин тэндээ тэр хүний дотор байгаа. Давхар надад хуулбарлагдаж копидэж байгаа. Яг энэ шиг тухайн тэр амтны тэр мэдэрсэн тэр айц тэр ингээд нэг юм амьдралын тэр эцсийн мөч тэр өрөвч байдал энэ өөртс нь хуулбарлагдаад ирсэн гэсэн. Энэ нь ямар тохиолдолгүй тэр эмпати тохиол илүү тэр мэдрэмтгий байгаа үед тэр амтны дотоод мэдрэмжийг өөр төр хуулбарлаад авсан. Энэ хуулбарлаж авсан мэдрэмж нь л өөрөө чинь цоогоодсон. Би гэртээ ирээ сүү уух хэрэгтэй байсан уу? Яах хэрэгтэй байсан бэ тухайн үедээ? Нэг тэгсэгээл тэгээл өнгөрсөн дээр нөгөө маха гаргахтаа зурс гээл бодогдсон оргоол дууссан. Хэрвээ шашинлаг хүн бол тэгх байсан уу? Тухайн амтныхаа араас тий майн тарин уушж болно. Шашинлаг биш бол сүүж болно. Өөрийнхөө дотоод тэр сэтгэлээ тайвшруулад дараагийн хийх зүйлдээ л анхаарах болно. Яг бол энэ болоод өнгөрцөн зүйл. Бид нар болоод өнгөрцөн өөрчлөх ямарч боломжгүй өөрчилж чадахгүй зүйлийн хараа санаа зовоод байдаг. Тэгэхээр өөрчилж чадах ирээдүрөө анхаарлаа чиглүүлэхэд болно. За баярлалаа. За ингээд үл өөрийн тухай ярьж байгаа тань мал махшил болоод ингээд ер нь их хүртээмжтэй задлаад яриад ах юм бол дуусахгүй сэдв гэдэг нь ойлгомжтой л байна л да. Тэгээ сая энэ хонь малны тухай ярихад сонсогчтой. Би нөгөө эмэгтэй хүн хүүхдийг угсаа харж болдгоо штэ тэр яг голын тасалж байгааг нь хараа зогсож исэн юм биш шүү. Одоо тэгээд яхаараа чи хараа зогсож исэн гэх үедээ тэр дотроос сонгоод авахт нь би сонголцсон яалтчгүй ингээд за ингээд нэг хүн хонь худалдаж авахд яадаг гэлээ тэ тарган байна уу туранхай байна уу л гэдгийг сонгосон тохиолдол байсан юм шүү. За Хөгтөнгөр радио хөтөж подкастын ээлжид дугаар энэ өдрийн зочин аялагч бясалгалын багш Мижид Самдан байсан. Өнөөдөр бид хоёр хараал гэж юу юм бэ? Аман үйлийн үр гэж юу вэ? Төрөл авалт гэж юу вэ гэд энэ гурван сэдвийг нэг цагийн хугацаанд дотор нь ингээд задлаад ирлаа. Өмнөх дугаарыг та хэрвээ сонсохыг хүсчээвэл Хөгтөнгөр радио хөтөж подкаст листэн дотроос ороод сонсоорой. Энэний дараагийн үргэлжлэлийн дугаарыг сонсохыг хүсвэл бас энэний дараагийн 7 хоногийн баасан гарагт та бүхэн бас хүлээ авч сонсох боломжтой юм. За дараагийн дугаарын сэдв тодорхойлсон. Дараагийн дугаарт дэв
бузар гэдэг ойлголт нэг юм уу? Ер нь юу юм бэ? Лус савдаг гэж холбоо үг шиг хэрэглээл идэг. Тус бүрнээ яг юу юм бэ гэдгийн тухай ярилцсан. Бас дээрэс нь өнөөдрийн зочин аялагч бясалгалын багш гэдэг байгаа. Бясалгалын багш юм уу, аялагч юм уу? Өмнөх дугаартаа аялал гэдэг чинь бясалгалтай холбоотой гэж ярьж ирсэн. Энэ тухай бас дараагийн дугаарт дэлгэрүүлж ярина. Тэгэд энэ өмнөх дугаарын подкастын доор сэтгэл битсэн бүх сонсогчдын сэтгэлийг бид хоёр уншсан. За энэ ийм юм байна да гэд бүгдийг харсан. Зарим сонсогчдынхаа сэтгэлдлүүдийг бас асуулт хэлбэрээр бас оруулж ирсэн шүү. За танд баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаараас энэ 3 сэдвээс орхигдсон яг нэг энийг хэлхийнсэн гэсэн байна уу? Яг эхлэхийг хүсэж байгаа зүйл юу гэхээр бид үргэлж гадагшаа чиглэсэн энергитэй байдаг шүү. Энэ өөрөө бидний амьдралын тэр ирч хүч бүх амьдралын тэр урсгал ундрагыг гадагш нь буцаага алдаад идэв шүү. Хүн өөрлөгөө чиглэх үед тэр бүх юмуд орж эхэлдэг. Тэр хүсээд байсан, хүлээгээдсэн зүйл. Тэгэхээр энэний тулд яах вэ гэхээр үгүйсгэх биш, хүлэмжшөөрөх хэрэгтэй. Юу гэхээр орж ирэхийг бид нар аюул олон зүйл дээр блоклоод байдаг. Зүгээр гэдэг. Тэгэхээр орж ирж байгаа зүйлсийг хүлээж авч түүнийг ажиглаж тэндээс суралцаж байгаарай л гэж хэлээ. За маш их баярлалаа. Өмнөх дугаар дээр нэг сэтгэл их онцгой санагдсан. Миний сэтгэлийг их тайвшруулсан. Юу байсан гэсэн чинь юм болгон тэнцвэртэй байдаг юм аа. Тэр дотор сэтгэл битсэн байгаа сайхан муухай ч гэсэндээ ингээд хорвоогийн зам одоо байх ёстой юм байгаагаараа байдаг гэдэг утгаараа нэг тэнцвэрийн тухай сэтгэлдэл битсэн байсан сонсогчд маш их баярлсан шүү. Намайг тайлгаруулж чадсан. Нэрээ тийм дээ гэд би гэртээ орой сэтгэлээ уншаа явж байхдаа их гоё тайвшраад амарсан. За тэгэхээр зочиндоо баярлалаа. Дараагийн дугаараар иргэд уулзъя. Сонсогчдоо Хөгтөнгөр радио хөтөж подкаст хөтлөгч аймаа сонсогч та бүхэндээ хамт байлаа.